Үзэгч та бүхэндээ өрөө мэндийг хүргэе. Футбол ток нэвтрүүлгийн 9 дахь улирлын хамгийн сүүлийн буюу 42 дахь дугаарыг эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн дугаарыг Илдиз Баярам минь бие хөдлөн явуулахад бэлэн болсон байна. Яа. Гос ингэж хэлэхгүй болов гэсэн хэлчихдээ биш ээ. Одоо ингэж хэлээ. Ингэж нэг зөрөг гарч ийн. Зөрөг гаргаж яг ингэж өөрийгөө ингэж гаргаж ирнэ гэж. Зарлахгүй болов. Тий. Бас ингэж өнгөрсөн жил би бас яг сүүлийн дугаар хөтлөж ирсэн юм аа. Тэгсэн үү? Тийм, манай үндсэн хөтлөгч чи ер нь нэг 5 6 сар үед аялаад яваад байдаг байхгүй. Аялаад явчихдаг. Монгол байдаг. Одоо дараа жил яах юм байгаа мэдэхгүй л. За та гурав сонь сайхан юу? Тань сайхан. 42 дахь дугаар нэг мэд хөтлөгчлээ ш. Сэтгэл юм. Манай хүний одоо баяртай мэдж байгаа сте тий. Гэтэ энэ баярыг хэдүүлээ дундуур нь хуваалцсан. Цэнгэлийн эрсдэгтэй энэ жил ер нь их муу байлаа тий. 50 бас байх тий. Бас Лондонд байгаад л ш. Хөтлөгчийн араас л орохгүй. За хэдүүлээ өнөөдөр эхний хэсгээрээ өнгөрсөн лоо орох тусан Европын тэмцээнүүдийн финалийн талаар ярилцсанаа. За эхлээд шууд манай цагаар 5 гарагаас пүрэв гарагч шилжих шүн болсон конференц лигийн финалийн тоглолтын талаар ярилцъя. За энэ тоглолт чинь хаана боллоо? Стамбул. Стамбул чи Европ. Стамбул чи Европ. Чи юу штэ? Германы Лайпциг. Лайпциг. Red Bull Arena тий. За тэгээд Английн Crystal Palace, Испани Rayo Vallecano гэсэн энэ хоёр клубын хооронд бол тулаан болсон. Vallecano бол их туршлагатай гэж бодож байсан. За дасгалжуулагчийн хувьд бол туршлагын зүрх бас байсан л та. Диего Перес. Crystal Palace-ийн хувьд бол угаасаа ур чадвартай тоглогчид арай л олонтой л доо. Тий. За тэгээ Оливер Гласнер гэж өмнө нь Европа лигийн авраг болж байсан. Өнгөрсөн жил энэ багаа удирдаад FA Cup төрүүлж исэн ийм дасгалжуулагч байсан. За энэ Матета. За тэр Тэмүүлээ. Одоо давталтаас хараарай. Одоо энэ голын баярынаас бүгд үрээж аваа. Адам Вортныг одоо тэгээ тугаа явах. Энэ Хийж очих. Цээж очих. Цэвэрлэгч очихгүй байсаар гад. Тэгээ бүр 16-ын гадаа ирвэлээ. Халбан төвөөс тууж явсараа ингэж загсан. Энэ дээр бол хаалгач нар бол амар уралдсан штэ. Яагаад очихгүй байгаа юм бэ? Явуулаад байгаа юм байл гэл. Яагаад гэвэл нөө урагшлах тусамд хаалга руу цохих боломж ойртоод байгаа учраас амар уралдаг байхгүй. Тэгэхээр цэвэрлэгч байхгүй тохиолдолд ингэдэг л дээ. Хаалгач тул руу байхгүй юу? Хаалгач хаахаал хаашд өөр яах. Яг бас арай өөр тийшээ зайлуулах ч. Оо тийм байхгүй. Байхгүй. Угаас цохиулсан сая бол хаахгүй орчихсон ч болно. Та нар яах гэж цохиулсан гэдэг. Бүрөө. Энэ амар тий. Амар. Энэ орцсон бол бас тий. Амар згсэн. Хоёрын Пино. Хоёр шан цохоо гараад ирж байгаа. Тэр 3 тоо онж байгаа. Энэ дэлхийн аваргаар бас Пино Сэлгэр ороод ирсэн бол чөлөөсгөлт авал бас зогсож иж мэдхэр л юм байна. Үл зөхөөр л юм байна харин. Спонсортой олон зөхөгч нар байгаа л да. За тэгээд баг цаг дуусч яхад л гэтээ ер нь гэтээ Vallecano-ны хайхтар тоглоомнууд хийгээгүй те. Хийж чадахгүй лээ те. Чадаагүй. Crystal Palace бол яг жигтгий илүү тоглосон. За Crystal Palace Европын цомор өглөө. Түүхэндээ анхаад байгаа. Ерөөс нодлон жил FA Cup-ыг түүхэндээ анхаад байгаа. 121 жилийн түүхэнд анхуд. Тэгээ энэ жил Жилийн цикл 3 цом авчлаа. тий. Мундаг байна. Супер цом бас авцсан. Community Shield. Community Shield. Тий. Сүүлийн нэг 12 13 сар бол одоо энэ багийн түүхэнд одоо баг Тэглээ. алт үсгэр гэдэг шиг тэмдэглэхээр үйл явдлыг авчих шүү дээ. Тэгэхээр гоё үлрэрлэнгүрлээ. Тэгээд сүүлийн 12 13 сарын хугацаанд 3 цом ингээд авлаа. Тэгээд Оливер Гласнерыг давхцсалжуулагч ер нь Crystal Palace тэгж ирэх юм уу гэд хүртэл одоо яриа гарцсан явж байна. Тэгээд уг нь Crystal Palace Европа лиг тоглох байсан шүү дээ. Тэгээд яг энэ үлрэл та. Тэгэл энэ одоо конференц лигийн бас нөгөө нэг зам болт юм амар байсангүй те. Бөөн одоо шууган драма болол орон орохгүй хаана хизээ эхлэх ингэж яагаад конференц лигт орчлаа. Харин тэгээ конференц лигт орсонд эцсийн үндэ барыг хожил болчих юм шиг юмэр те. Явч Европын цом авлаа. Нэг түүхэнд бол Европын цом авсан. Нэг эзэмшигдэн шүү дээ ерөөсөө. Эзэмшилтэй багууд яахгүйгээд тий. Тэгэхээр яг өөртөө тухайн үед нөгөө маргажлээсэн л та. Ингээ тусдаа болцсон шүү дээ. Бичиг баримтаа ингээ ализээ өгсөн. Ингээ тэр нь яг нөгөө эцлэгдээгүй л байсан юм шиг байгаа юм. Тэгээ оронд нь Nottingham Forest орцсон. Тэгсэн. Тэгээ ер нь энэ юг хараад тах те Европын тэмцээнүүдийг хараад тахад конференц лигийг бид анх гарч иж яхад нас нөгөө нэг санхүүгийн мөнгөний тэмцээн болчлоо олон тооны нэх гэ те тоглолтын хувьд бол бас тоглогчд ачаал өгсөн гэ харж ирсэн чинь яг юм те дундын гэх юм уу те West Ham одоо Crystal Palace тэгэл энэ одоо Roma бас ихний жилдээ төрүүлстэй энэ багуудад яг юм
Европын тэмцээний цомыг түүхэндээ анх удаа авах тэр боломжийг нээж өгсөн юм байна. Европ тоглох тэр боломжийг нээж өгсөн юм байна. Тэгээ дээшээ ингээд шат ахиулахаар бас тэмцээний утга учир нь яг ингээд жилээс жилд харагдаад байна даа л гэж. Тэгээд дээрэс нь одоо энэ Европ конференц лиг рүү маш олон том багууд одоо орж ирээд эхэллээ. Одоо яалтчгүй. Эхэндээ бол орж ирэхгүй тэр дээгүүр явж исэн багууд чинь баг чинь бас уналт босолттой байдаг байна шүү дээ. Тэнгүүд аюух орж ирж байна. Европоор бас аюу олон том багууд ороод ирлээ. Зөрөөд одоо багууд бас аврагын лиг рүү орж байна тийм. Тэгээ түрүүчийн дугаар дээр л хэдүүлээ нөгөө дараа жилийн конференц руу орох багуудыг Тийм. ярьжсэн шүү. Данаар Фиорентина, Талаас Аталанта орж ирсэн. Тийм. Брайтон, Фрайбург, Аякс хүртэл орж ирж байгаа. Тэр хөлрөлийн одоо чинь Брайтны зорилго бол ер нь бол конференц лиг төрүүлж исэн зорилготой орж ирэх нь шүү дээ. тэгэхээр чинь Аталантаг Аяксыг давгуулчихна гэдэг чинь харин тий чанга Тэг гоё шүү дээ. Харин За одоо ямар ч үсэн ингээд Европын 2 дахь финалд Кристал Палас төрүүлсэн, Европа лигт Астон Вилла төрүүлээ. Ингээд Английн 2 баг Европын тэмцээнийг өргөлөө. За Оливер Гласнер 2024 оны 2 дугаар сард Астон Виллад ирж байсан. Тэгээд Гласнер ирснээс хойш Английн Премьер лигийн багуудаас авсан цомынхоо тоогоор зөвхөн Гвардиолагийн ард орж байна. Оо мундаг. Гвардиола 4 цом энэ жил 2-ыг нь авчлаа тий Гвардиола. Одоо дээр нөгөө тэмцээнүүд юм шигдсэн маа. Премьер лиг, FA цом, лигийн цом, Community, Europa лиг, Conference лиг. Энэ жил 2 цом авчлаа тий. Хин Пеп Тэглээ. Мундаг шүү тий. Тэгвэл Гласнер баг нэгт байх юм шүү дээ. Гласнер одоо хайчих юм бэ тий. Харин мэдгүй. Гласнер хайчгүй тэгээ Паластын ирэх үгдэх чинь тодорхойгүй лээ. Тэгээ энэ улирлын Кристал Паласын улирал маш тийм динамиктай байлаа. 12 сар 1 сард бол бараг л доошоо унах нү гэл бөөн одоо драма болсон шүү дээ тий. Тэгэл Гехигээ одоо Сити рүү явуулчлаа. Тэгэл Гласнер одоо 12 сард ярилцлага өгөхдөө бол уг нь би энэ жил бид нар аврагын лиг ирэх авах боломжтой байсан. Энэ удирдлагууд тийм боломж өгөхгүй байх гэж хүртэл хэлсэн тий. Тэгснээр тун удалгүй Гехиг Сити рүү явуулаад дараа 2-3 хоногийн дараа би улирал дуусгаа явнаа гээл дундуур нь Матетай бас явахгүй гээл тэгэл Милан руу Өөр эмчилгээр орчоод ирсэн шүү дээ. тэгэл харин тийм тэгэл дээрэс нь хэнийг одоо Матетайг орлуулах гад Странд Ларсныг авцсан байсан. Тэгээ Ларсн нэг 2 сар сайн тоглосон. Тэгсэн харин нөгөө бас нэлээд хилэн болж исэн Матетай улирлын төгсгөлд бол ингээл ус агаар мэт хэрэг боллоо шүү. Чухал гоолууд оруулаа. Финалийн цорын ганц гоолыг нь орууллаа гэх тий. Бөөн л одоо драмат ийм л одоо галзуу уулганаар явсан мэт л одоо улирал явж байгаад эцсийн дүнд маш одоо амжилтаа дуусч чадлаа. Одоо ингээл Оливер Гласнер бол Кристал Паласыг бол ингээл Баатрын дүрээр клубээ орхиж байна. Тэгэл Матетайг эсрэг бөө юм болсон шүү дээ сая 1 сард. Тэгсэн чинь Матетай эргээд Баатар болчихлоо тийм ээ. 24-ний 2 сард чинь Рой Хоцноос яг ажлыг авчихсан шүү дээ. Тэгэхээр Рой Хоцсон доошоо унахгүй төлөө тий нөгөө аврагчийн дүрээр тий аврагчаараа ирсэн тэгээ байж хахад 2 сард Гласнер ирээд одоо ингээд 2хан жилийн хугацаанд 120 жилийн түүхтэй багийн хамгийн шилдэг тасалжуулагч болоод Тэглээ гарцаагүй. тэгээд тэр чинь нөгөө нэг мундаг тамирчид ингээд гарч ирээд тэдрийгээ бас зараад явуулчихж байгаа. Олисигээ явуулчихж байгаа. Эзэ явууллаа. Эзэгээ явуулчихж байгаа. Гэхигээ явуулчихж байгаа. Тэгээд өөр зөндөө мундаг хүмүүс явуулсан тий. Тэгэл тэгсэн хэрнээ төвшин ерөөсөн унахгүй. Яваад байгаа байхгүй. Тий. авчирсан тоглогчд нь ч гэсэн гоё байлаа. Саар, Камада тий. Смайлер Саар бол бас гоё сонголт байлаа шүү. Тий, Смайлер Саар бол ер нь баг гэсэн яваад конференцийн мэрэгэн бошуулчлаа. 9 голтой. Хэсээ яваадсан. Тэгээд үе нэг юм том багуудын эсрэг голдож нэг юм царайгаа харуулчаад буцаад тааны явна мэддэхгүй явж идэг тийм тамирчин тий. Гэхдээ том багт яах вэ гэдэг тийм Саар дээр хүмүүс жоохон эргэлзээд байдаг. Тэрнээс биш бол сайн тоглогчийн үйлдэл сайн тоглогч. Тэгээд Камада бол яг Лациогоос ирэхэд Гласнертай зүг нөгөө юу төрүүлж ирсэн. Франкфурт төрүүлсэн. Тийм, Европод төрүүлж ирсэн. Тийм. Гласнер ингээд Европын 2 цомтой тасалжуулагч болчихлоо тийм. Одоо магадгүй нэг том багт очвол бас аврагуудын лиг авчвал юм чинь. Баг Мориньогийн л үзүүлсэн амжилт байгаа. Тийш тийм. Тэгээ одоо дараагийн зогсоолт гэхдээ тодорхойгүй. Өнгөрсөн жил баха Гласнер нэг улирлын дундуур Марк Гейг бас багууд сонирхоод гэсэн чи хэрвээ Гей явуулчих юм бол би баг үлдэхгүй шүү. Тэгээдс ч тийм. Хамт явна гэсэн. Тэгэл энэ улирал дундуур дүү ямгалагч нь яваал дагаал болсон. Одоо тэгээд дахиад Лакруага явуулна гэж байна. Юу хамгаалагч гоё шүү. Палас ямгалагч шүү. Одоо Мюньос байна. Зүүнд Тарик Мичл байна. Тэр нь том багууд бас авахаар юм. Би бол Даниэл Мюньест амар дуртай шүү. Мюньес бас сайн шүү тий. Тэгээ яг дөрвийн баруун тоглол бас яах вэ гэдгийгээс харъя да гэдэг шиг тий. Лакро бол мундаг байсан. Лакро бол үнэхээр хамгаалт ноён нөр байлаа.
Тэгээд ч тэгээ Франц шиг дуудчихсан шүү дээ. Франц дуудагдана гэдэг чинь тэгэл ямар хэмжээний тоглогчдыг харуулж байгаа. Дин Хендерсон бас гоё хаалгач байна. Багийн хаалгач болсон. Гэхдээ яг нөгөө Кристал Палас нөгөө л сайн тамирчтай гаргаж ирээд зардаг тэр нөгөө югаараа л байх юм шиг байна л та тийм л. Тийм. За дараачлангийн явагдсан Кристал Паласын үед Европа лиг тоглохоор болж байгаа. Жинхнээсээ. Тэгээд дасгалжуулагч нь бас ямар дасгалжуулагч байх нь вэ? Европын магадгүй зүгээр тэмцээнд орж исэн туршлагатай дасгалжуулагч ирүүл бас магадгүй Европа лигт за дөрвөлдгүү махад бас нэлийн дээш явцсан. Андоны Ирвало ирж магадгүй гэжсэн одоо өөр болчлаа шүү дээ тий. Кристал Палас ирж магадгүй гэдэг зүйл ийсэн. Ирвалоч хараа. Тий магадгүй шүү дээ. Андоны Ирвалоч хаана очих нь тодорхой болоогүй шүү. Яг хоо Ливерпул. Ливерпул гэсэн шуум л явж байгаа. Шуум л байгаа. Бараг магадлал өндөр баха. Тий. За конференц лиг нэг иймэрхүү юм болсон. Тэгээ Райогийн тэдгээр хожигдсон лигтээ 8-3-нд орсон эх жил Европын тэмцээн бол хараахан байхгүй юм шиг байлаа. За аврагуудын лиг рүү оръё. Аврагуудын лигийн финал түүхэндээ анх удаа манай цагаар их гоё. Бямгаргийн өрөө 12 цагаас. Тэглээ тий. Тэгээд ингээд дараа жилээс эхлээд жил болгон энэ цагаас олбох нь ойлгомжтой. За энэ жилийн финалд Paris Saint-Germain Arsenal гэсэн багууд хоорондоо шалгарсан. Тэгээд өнгөрсөн 7 хоногт бид хоёр багийн финал хүртэл ер нь ямар багуудыг хожиж яаж ямар замыг туулж гарч ирсэн талаар бол хангалттай ярилцсан байгаа. 50 санд нэг тэг цагаас болж исэн юм бэл. Тийм үү. Унгарийн Будапешт хотын Пушкаш арена тий. болж байгаа тий. Энэ нэг 60,000 орчим хүний суудалтай юм уу та? Тий. Бас харьцангуй цөөхөн томч гэж хэлж болно л доо 60 гэдэг бол. Тий, Унгарийн тоглолт өрдөө эхлээл юм болсон. Тий, Шигшагийн тоглолт байдаг зингэлдэх. За ингээд Кай Хаверц. Тий. Кай Хаверц ингээд финал аврагуудын лигийн финалд 2 өөр багаас голдсон. Одоо бас нэг цөөхөн тоглогчтой лиг. 3 дахь тоглолт. Лондны 2 өөр багаас голдсон шүү дээ. Аврагуудын лигийн финалд голдсон. Одоо энэ бол гар биш гэдгийг бас хэлэх зүг. Яг энэ нүрээ хамгаалчлаа гал. Энэ гар. Энийг бас хүмүүс гар энтер гэж. Бүр ассист шүү. Энэ гол юм дамжуулт. Энэ амар тий. Үсэн шүргээл явсан да. Тий. Реакц үзүүлэх баг боломж байхгүй. Яг хаалгач доогуур зөхнө гэж бодоод доотлоо илүү хамгаалцсан. Энэ нөгөө нэг энэ мөрөн дээгүүр зөхөх ерөөсө хаах ямарч болцоогүй зөхөлт гэдэг. Ерөөсө ямарч болцоогүй зийг халах чинь. Мөрөн дээгүүр зөхөх. Яа Хаверс дахиад энд нэг гарч ирсэн. Энэ дээр Маркиньос ам тавьж байгаа. Хаалгач чинь гэхдээ зөвлөдөө хаалгач доогуур алдвал харин зэмлүүлнэ шүү дээ. Энэ булангийн зөхөлөөгүй тий. Тий. Булан. Нилээ хүлээсээ шүүгчтэй. За ингээд тоглолтын нь энийг тэр дууссан. За Витиня бол үе хаалга руу цохиод байсан. За энэ удаа Кими зөксөн юм байна тий. За тоглолтын 60 дахь минут. Яа жижиг момент. Тоглолтыг өрчилсөн. За ингээд хорволцсон цохил. За энэ бол гарцаагүй. Энэ дээр бүр харин улаа өгж бүр 2 дахь шарын нөгөө Москвараа улаан авах үедээ гэдэг айц бол байсан шүү. Шартай байсан шүү дээ. Би шартай. Энэ тэгэл энэ хөл яах гэж явж байгаа юм бэ? Харин тийм дагдгаараа дагаад байж таахгүй. Шаардлагагүй. Урд нь хүн ирж байгаа шүү дээ. Тий. Яг бид нар бол гаднаас нарахад амархан. Яг хөө зүгээр ингээ гаднаас нарахад бол туршлага л байна да тий. Арай л болоогүй юм да бас. За ингээ Дембеле цөм зөксөн. Тэгсэн. За тооны харьцаа 1-1. За энэ дээр Кварацелла гойны араа эвгүй болсон. Яа энэ дээр гойн бүтэн талбай тулсан тий. Нифт явсан тий. Нифт явсан. Энэ дээр шоонж байгаа шүү тий. Хаалга шоонж. Тэгээд тун удаагүй сэлгээнд өөрөө баг захиасан тий. Тэгээ сая баг татчаад бас голдох шахаж байгаа шүү. Энэ харин яг нөгөө Хаверс шиг юм болсон шүү. Дүүээ юу? Тий, Дезире дүүээ. Яг тэр зүгнээр явж хаад баг тал руу зогсон. Хоёр ч ингэж гарч ирлээ. Энэ Баркола. Баркола бол дөнгөж орж ирсэн байсан гайгүй. За тоглолтын 101 дэх минут. За энэ давхралдаа унсан. За энэ дээр бол нэлээд юм болсон. Артета, Деклан Райс. Энэ дээр Деклан Райс болон Артета шар уудас авсан. Энэ тэгээд за энийг тэгээд та хэд юу гэж бодож байна? Арсеналын фэнүүд бол 11 л гэж гарал байгаа да. 11 л гэж харагдаж байгаа. Яг зөв өвгөө шалтгааныг бол за тоглолтынхоо дараа яриа тий. За ингээд торгуулийн цохилт болсон. За Ганзоло Рамос сайн зөгт юм уу? За Гёрдовч чинь сайн зөгт юм уу? Ферес ч гэсэн бас эргэлзээгүй зогсоо. Тий сайн зөгтэй. За ингээд дүүэ мэдээж одоо дүүэгийн одоо угаасаа нэг юм том зүрхтэй гэдэг тий. Эзээ угаасаа анганаасаа тийм айцтай гарч ирсэн. Эзээ ер нь алдчихад идэв шүү. Харин тийм ээ. Яг ингэж 3 алдсан юм байлээ. Паластай багтаа ч ингэж 2. Тий харин тий алдчихсан байлээ. Энэ айгаад байгаа гэж зөгтөг. Тий айгаад байгаа байхгүй. За Рая харин хаасан шүү. Энэ бол тий. Мэнд шүү сайн зогсон тий. Сайн амар аахгүй. Рая сайн. Рая муу цохилт биш байхгүй сайн. За Райс бол хийд юм уу хийдэ. Райс ер нь тэгэл том тоглогч зүгтэй тоглогч тий. За энд асуудалгүй би энд алдахгүй гэж чинь энд харин ямар асуудалгүй. Найтайхан зөв асуудалгүй зөгчнөлээ. Яа том Габи алдсан. За Габиг бол Артета бол бэлтгэл дээр маш сайн зөгт юм да гэж дараа нь ярьсан тий. Сэтгэл болол гаргасан байна. Сэтгэл зүй сайтай. Тэгээд
Өөрөө би 5 дахь зөхнө гэж хэлсэн юм байл. Уг нь бол арай л нарийн зөгцсөн тий. Хит нарийн зөгч байгаа алдсан. Уг нь хаахгүй гатал зөгч байгаа. Тэгээ 100 зөхөөл хаахгүй байхгүй. Энэ бол онох юм бол тий. зөрөгтэй ингэж байгаа юм тий. За ингээд Парис аваргасан. Парис Сен-Жермен 2 дахь удаа дараалан тэглээ. Дембелед цом өгчих гээд тий. Тэгээ цаана дахиад нэг тоглож байгааг анзаарсан. За Маркуниас энэ багтаа 3 пенальтлаа шүү. Тэглээ. 2 удаа аваргаллаа. Нэгэнд нь ам үзүүлсэн. За ингээд Францын нийслэл Парисын баг. Парис Сен-Жермен ингээ аваргын лиг 2 дахь удаагийн аваргаллаа. Аварга хамгаалагч. Тий, аварга хамгаал. Энэ 16-аас 18 оны хооронд Реал аварга хамгаалснаас хойших тий 8 жилийн дараа болж байгаа тохиолдож байгаа тохиолдол. За Парис Сен-Жермен бол шинэ эзэдтэй болоод хөрөнгө оруулалт сайтай болсон нь бол 12 он тий 11 оноос. 11 он. За тэрнээс хойш ингээд 15 жил аврагын лиг рүү ингээд дайрсан тий. Тэглээ. Тэгээд 2 дараалж байна одоо. 15 дахь жилдээ 2 дахь удаага төрүүллээ тий шинэ эзэдтэй. Тэгээ яг 10 дахь жил дээрээ юм уу юу яасан л та? Финалцсан. 9 дахь жил дээрээ финалцсан. Тий, тэгстэй. Тэгэл нөгөө Мбаппегийн үед те Мбаппе байхад Мбаппе Неймар Мессиг үе төрүүлээгүй. Тий Кавани гээл одуудыг авчиршаа. Тий тэрний өмнө чи Ибрам бүгд байсан шүү дээ. Тэгэхэд Луис Энрике бас хэлсэн л байлээ. Месси байсан. Анх надад энэ саналыг ярьж байхад би ер нь татгалцсан. Эхлээд шууд татгалцсан. Парис Сен-Жерменд очимооргүй санагдчихсэн. Гэтэ нөгөө чи бас нөгөө хүнд үеийг туулсан шүү дээ. 9 настай хаана охиноо 19 онд алдаа. Тэгээд ер нь хүн цаг байсан. Гэтэ яг нөгөө ажиллаа хийж те өөр юмд уусаа сатаарч сэтгэл зүгээ авч өөрийгөө бүрэн одоо төлрүүлэх тийм шаардлага гарч ирж ирсэн. Тэгээд тэр саналыг хүлээж аваад тэгээд ажилласан. Одоо энэ багийн те түүхэнд их Парисын энэ багийн 2 дараалсан авраг гэдэг ч тийм. Тэглээ мундаг. Луис Энрике бол өнгөрсөн жил гэсэн би хэдүүл ярьж ирсэн шүү дээ. Луис Энрике бол бид нар өмнө зөв дутуу үнэлдэг байсан байж магадгүй. Олон хүмүүс дутуу үнэлдэг байсан. Гэхдээ энэ бол биш ээ. Луис Энрике бол Испанийн яг нэг 50 одоо нэг 50 гаруй настай дасгалжуулагч нь үе байгаа шүү дээ тий. Одоо Пептэй баг зэрэгцүүц хэмжээний тийм чадвартай тий мундаг дасгалжуулагч гэдэг нь. Одоо Унай Эмре ч гэсэн бас 50 хүрсэн үү? Тий яг тэр хавьд байхгүй. Одоо Унай Эмре байна, Пеп байна, за Луис Энрике байна. Гэл тэнгуут араас нь 40 настангуудад залгаж байгаа шүү дээ. Одоо Артета, Алонсо, Ирвало өөр хин байд тий. Лалигтас зөндөө би зарим нь марчиж уучлаарай. Яг энэ Испанийн дасгалжуулагч нь ингээд үе үеэрээс мундаг байна. Сая финалцсан одоо 6 багийн 4 дасгалжуулагч Испани. За ингээ аврагын лигт Луис Энрике 3 дахь төрүүлснээр ер нь бол энэ маш том ирнүүдийн дунд орж ирж байна тий. Энэ аврагын лиг буюу одоо Европын цом дараа нь Европын аврагын цом гээд аврагын лигийн 3 өөр нэртэй тэмцээн тий. Энэ тэмцээнүүдийн түүхэнд бол ерөөсөө ингээ 3 төрүүлсэн хэд их тасгалжуулагч байж байгаа. Карло 4 5 дахь хүн болж штэ тий. За Карлогийнх бол 5 тий давтагдахад хэцүү. За Боб Песли 3 тий. Зидан. Энд чинь Ливерпулийн дасгалжуулагч. Мөн агуу Песли тий Ливерпулийн тий. За Зидан 3 ойлгомжтой Реалд. Тийм дараалаад. За Пеп 3, нэг нь Сити, 2 нь Барса. 2 нь Барса. За Луис Энрике 1 нь Барса, 2 нь Парис Сен-Жермен. За тэгэхээр одоо нөгөө алдарт Мориньо энэ чи 2-тэй л байгаа шүү. 2-тэй байгаа тийм. 16 дасгалжуулагч байд юм. Хамгийн бас айхтар одоо өнгөрсөн жил Луис Энрикег бид нар тэ авраг авцсан. За эх жил Парис Сен-Жермен аюултай гэж харж ирсэн боловч яг төрүүлнэ гэж угаасаа бас бодогч маш том даваа учраас. Тэгээ эх жил ч гэсэн Парис Сен-Жермен хамгийн бас хүчрхэг багаар л орж ирэх гэж байгаа. Наад ч сая ярьж лээ. Бид дараа жил ингээд 3 дахь төрүүлэх зорж байгаа. 3 жил. Тийм тэглэв. Бас байгаад байгаа. Боломж бол байгаа. Яагаад вэ гэхээр бүрэлдэхүүн зал. Одоо эндээс ер нь яг ингээд насны дархан бол мууд тоглогч юусоо байхгүй юу? Мууд тоглогч юусоо байхгүй. Хамгийн Маркуниас ер нь тийм л байна. Маркуниас бол муудгүй төвшингээ хатгална. Араас нь баг Фабиан Руис ч юм уу. Тийм тэгэхээр одоо нэг хаалгачаал бас нэг өөрчлөлт юм уу. Тэгээ зарим одоо тоглогчдыг нь том багууд бас сонирхоод Парис Сен-Жермен явуулахгүй хаа. Маркола л жоох нэр. Маркола бол өөрөө сэлгээ жоохон өөртөө таалагдахгүй байна. Тийм магадгүй. Одоо жишээ нь гараа байхаар хүн шүү дээ. Яг гарааны тоглогчдоос болвол явах тоглогч баг байхгүй байх. Сэлгэний тоглогчдоос байж магадгүй. Одоо Барколаны, Икани байна. Одоо магадгүй Гонзало Рамос байж болох байхгүй. Тэдэрт нь бол ер нь бол явах магадгүй. Эдгээрээ маюулууд тэгээд зөндөө авчирна гэсэн байлээ. Тэгэхээр Гонзало Рамос ер нь явж таарах. Хэнийг Хулиан Алваресыг сонирхож байгаа. Тийм. Алваресыг хон шууд гараанд тоглогч болно шүү дээ.
Алваресыг авчвал чи юу вэ бүр дийлдэхгүй биш. Тоглогч бол авцар нь аавна гэдэг айдных. Тэгээ энэ ч доороос нь гарч ирж байгаа тэр Маюлу энэ тэргээд академи дээр залуу тоглогч. Тэгээ Маюлу юу яач нь л та одоо чинь Хвичагийн сэлгээнд байх нь Барколод мэдээж тал. Барколо өөрөө гараанд байх хэмжээний тоглогч л доо. Тэгээ Барколо явуулахад Маюлу сэлгээнд орчиж байгаа. Тийм. Тэр чинь тэгэл бас Францын ирээд байна. Энэ Парис бол одоо гарааны 11-ээс өөр сэлгээнд байгаа тоглогчдоос явуулахад бол нөхөд ямар ч асуудал байхгүй. Францын лигээс зөндөө олон тоглогч нэг татаад авид тэр. Бараг өрсөлдөхөө баг байхгүй. Франц дотор тий. Тэр бол эргчилж гисэн. Эвгүй харин. Яг ингээд Луис Энрике байгаад багийн бүрэлдэхүүнээ хадгалаад багийн нэг сэтгэл зүй байгаад байгаа ш. Одоо тогтцны соёл тий. Тэрийг хадгалах юм бол аврагын төлөө өрсөлдөх аврагын төрүүлэх одоо номер 1 байгаа нуусаа Парис л байж таа. Чин нэг системээр тоглоод нь штэ тий. Луис Энрикегийн. Энэ системээр тоглодог чинь бол асар аюултай зүйл байхгүй. Бусад багуудтай тий. Парист бол хамгийн том давуу тал байсан. Тэгээд тэр нөгөө өмнө Парис чинь маш олон одуудыг авчирж ирсэн шүү дээ. Тэгээд авраг авах гэж ерөнхийдөө дайрж ирсэн. Тэгтэл Луис Энрикег авчрахад нь энэ тэр санал нийлэхгүй байсан нэр бүхий том хүмүүс зөндөө байсан юм байна. Тэгээд тэр хүмүүсийн юу гэж хэлж ирснийг би санаж байна. Гэтэл тэр хүмүүсийн яг одоо амыг нь таглалаа Луис Энрике бол одоо залуу тамирчдаар тий ерөнхийдөө од биш тамирчдыг бүрдүүлсэхэд нь айгүй их дургуутсаж байсан юм биш тий хүмүүс. Тэгтэл яг тэр багаараа ингээд аврагын лигийн аврагын цомыг хоёр дараалан авч өөрийнхөө зүв байсан гэдгийг батллаа гэд Макрон ерөнхийлөгч тэгж хэлсэн байлээ. Тийм. Одоо энэ Жон Эвиш те Витиния, Фабиан Руис. Витиния ч Wolverhampton байсан хүмүүс тий. Тийм шүү дээ. Тийм Wolverhampton байсан шүү дээ. Сэлгээр орж ирдэг. Яна Португалид гарантч байгаагүй шүү те. Сэлгээгээр орж ирдэг. Нэг жил л болсон уу? Тэгсэн удааг. Тийм. За тэгээд сая инх баярах хэлсэн нөгөө Кай Хавертс Аврагын лигийн финалд 2 өөр багийн өмнөөс голдсон 3 дахь тоглогч болж байгаа. За өмнөх хоёр нь болохоор Криштиано Роналдо Манчестер Юнайтед, Реал Мадридийн төлөө, Марио Манжукич Ювентус Байерны төлөө финалд голдчихсан юм байна. Тэгээд 3 дахь тоглогч Кай Хавертс болсон. Дээрээс нь зүгээр сонирхолтой хэдэн баримтууд гэх юм бол Paris Saint-Germain өнгөрсөн жилийн гарааны 11 тоглогчоос хаалгач час бусд 10 тоглогч яг финал дээр гарсан тэгсэн тий. Тэр зүгээр Донарума яваагүйсэн бол дахиад баг адилхан гарах. Тийм учраас харин эргчилж гисэн яг нэгээрээ байх магадaltaй тий. Нэг том нэр л орж ирэхгүй бол тэр нь бол өөрчлөгдөх магадлал бага юм байна. Букая Сака ингэсэн гэж байна. Шигшээ углоод клубын төвшөнд сүүлийн 4 финал 4-нд нь очигдож байгаа юм байна. За саяны аврагын лигийн финалыг оруулаад лигийн цомын финал сайн нөгөө Ситид хожигддог. Тэгээд шигшээтэйгээ Евро 2024, Евро 2020. Тий. 4 финал дараалал очигдсан байна. За өөр шиг юм болох гэж байна уу? Ашраф Хакими хөлбөмбөгийн түүхэнд хамгийн олон цомтой Африк тоглогч боллоо. 19 дахь цом. Самуэль Ито яая төрөөр чинь Paris Saint-Germain дээрээ 13 цом авцсан гэв. Хин? 12 цом. Энрике юу? Тийм хаа. Яг цомоо тоолол тийш шүү дээ. Одоо нөгөө нэг Францын супер цом нэмэгдээл те. Франц ч бас 3 цомтой шүү дээ. Дотоод яг англи шиг. Супер тэгээ 4 болчихно. Тий. Тэгээд аврагын лиг нэмж чинь. Тий. Тэгээ сая нөгөө нэг юун тоглолт одоо нөгөө хуучин клубын дэлхийн авраг төрүүлсэн. Оны ихэнд өнгөрсөн оны төгсгөлөөр хуучин клубын дэлхийн аврагт төрүүлсэн ингээл нэмэгдэж өгч байгаа одоо тий. Тэгээ Paris Saint-Germain энэ үлрэл ер нь торгуулийн цогцолтонд аягүй сайн байгаа юм. Улирлийнхэнд нөгөө UEFA-гийн супер цомд тэр Тоттенхэмийг торгуулийн цогцолтоор авсан. Францын супер цомд Марселийг торгуулийн цогцолтоор авсан. За өнгөрсөн жил нөгөө клубүүдийн дэлхийн авраг Intercontinental Cup гэдэг нь саяны цэнгэлийн тэн дээр торгуулийн цогцолтоор авсан. Фламенгогс торгуулийн тэгсэн шүү дээ. Сооны өмнө. Тэгээ ингээ энэ үлрэлд ер нь бол дөрөвдгөө 4 удаа торгуулийн цогцолтод нүр тулаад дөрвөл цом хүрчихэж. Сайн байна тий мундаг биш. Дүүээ энэ төр зүрх томтоолтоо тийм ээ. Айн ичнэ гэж байхгүй тий. Дүлий гэдэг шиг тий. Угаасаа Дембеле юм болохгүй зөвхөн тий. Ер нь бол бас дүлийгээрээ алдартай байсан юм шүү дээ тий. Тэнгүүд дүүнэр нь бүгд тийм байна тий. Дүүээ ядэр ингээд пенал цогч өгч байхдаа ер нь бол яг дүүгийн яг шийдвэрлэх тоглолтууд дээр пенал цогч байгаа. За нэг 2 3 дахь бол за 3 дахь л харж байгаа юм байна. Бүгдэн дээр нь адилхан. Гүйж очоод ерөөсөө нөгөө хэрэгэлт байхгүй тий. Ингээл янз янз болдог шүү дээ. Өсөж ингээд зогчж мохцол тийхгүй. Гүйж очоод тас. Тэгэл гол. Жин бол яг пеналтын дээр бол бараг л ер нь бол 90% сэтгэл зүй шүү дээ. 90% сэтгэл зүй 10% техник байхгүй. Амар өндөр сэтгэл зүйтэй. Дизерээ дүүгээ бол та нөгөө юуны одоо энэ сэлгээний талаар юу гэж бодож байгаа вэ? Арсеналын сэлгээний талаар яриад байгаа шүү дээ. Сака, Хаверс нөгөө нэг Одигор эхний 3 ерөнхийдөө торгуулийн цогцолтод зөгсөж
суулгасан гээл одоо ерөнхийдөө Арсетагийн сэлгээ арай эртцсэн ч гэдэг юм уу те Энрике бол сүүлд сэлгээнүүдээ хийсэн энэ тэгэл яг би бол тэгж бодоод байхгүй Арсеналын нөгөө ерөнхийдөө Арсенал бол угаасаа хамгаалж тоглосон шүү дээ энэ тоглолтод хамгаалж тоглосон PSG-ийн довтлогоо ямар байгаа вэ 44 гол оруулсан байсан сая 45 таа орууллаа момент бүрт те довтлогоо бүрт айгүй чухал одоо ийм ач холбогдолтой байгаа дээрэс нь аюул тарьж байгаа PSG-ийн довтлогоо тийм чинь тоглолтын төгсгөлтэй 80-аас хойш 83 минутанд яг Сакаг Одигортой хамт лөө суулгасан санагдаж байна. Тэгээд 90 хүртэл за тэгээд цаашлаад 120 хүртэл ер нь PSG бас тэгээд довтлосоор байх байсан байхгүй. Тийм учраас яг Артетаг бодоход ялчгүй мачаал авчаад тоглогчдоо сэлгэхгүй байхын аргагүй болсон юм болов уу гэж миний хувьд бол харсан. Яг нөгөө эхний төлөвлөгөөгөр эхлээд одоо нэгтэг болоод тэгээ тэр нөгөө 60 идэх минут хүртэл ингээд тэргүүлээ явж штэ. Яг энүүгээр л дуусгах төлөвлөгөө байсан эхний төлөвлөгөө бол тий. Ер нь бол хожоод дуусгах нэг. Эхлээд бид нэр гараад гоолоо хийн гэдгийг хийцэн. За тэгмүүд бид нар үр дүнгээ хамгаална. Тэгээд дуусгах гэдэг. Тэгээд тэр нь яг 60 дээр өөрчлөгчлөө. Тэгмүүд дараагийн төлөвлөгөө рүү орохлоор угаасаа эхэнд гараанд гаргасан хавар центрийг бол 120 минут тоглуулна гэж угаасаа тооцоолоогүй баха. Угаасаа л суулгана гэж бодож байсан баг. Сака макаг тий. Тэгээ сэлгээний сонголт ч гэсэн Арсенал ер нь арай илүү л харагдчихжээ л дээ. Одоо боломжууд тэрийг тэр өөрсөлнө гэдэг боломжууд нь Paris Saint-Germain-ийг довтлооны сэлгээ гэвэл бас Баркалогоос одоо чинь 5 дахь цохилтыг алдсан одоо хамгаалагч хүн цохиллаа гэж манай анхан зөндөл бичсэн байсан. Гэтэл Артетагийн тэр бичснийг ярилцлагыг харах юм бол хамгийн сайн зохиогч гэж хэлж шүү дээ. Тэгээ Габриэл өөрөө яг бэлтгэлээр бол тийм л байдаг гэж. Би зохио гэж хэлсэн юм байл. бүр яг 5 дахь дээр би бүр асуусан энэ төр гэдэг чинь одоо том зохиогчоос л асууна үстэй. Чи хэдээ зохих уу гэж тэгнэ үстэй. Тэгээд дээрэс нас нөгөө нэг яг нь янз янзын техникүүд бол байгаа л да. Одоо чинь дасгалжуулагч өөрөө сонгоно. Эсвэл дасгалжуулагч өөрөө асууна. Эсвэл тоглогч өөрөө хэлнэ гэх юм. тэрнээ итгэх үгүй юу гэж яг нөгөө нэг яг одоо эсвэл тоглолтын өмнө бэлдэн эсвэл цаг дуусчихад аль хэдийн жигсаалтанд гаргацсан байна эдэргээл төрөл өрөө хөлбрөөд байж байгаа. Яг нарийн бүр яг детальны яг юу болсон бэ гэдгийг нь бол одоогор бидний мэдээгүй байна. Зүгээр сая иймэрхүү олон төрлийн ийм пенальт болохоос өмнө ийм комбинац яриануд болдсон шүү дээ. Тэр дотроос ингэж яагаад мэдээж тасгалжуулагч сүүлийн шийдвэр бол гаргаж байгаа. Тэнгүүд Габриэл бол би шууд 5 дахь зөхнө гэж хэлсэн гэдэг нь бол тодорхой байгаа байхгүй. Тэгэхээр Габриэл 5 дахь зөхнө гэж байгаа үед бол бус нь хизээч үгүй гэж хэлсэн шүү дээ. Габи 5 дахь цох бусд нь хэд гээл дараалал сонгож байгаа байхгүй. Миний бодлоор харин зүгээр яг ингэж л ботсон. чи 5 дээр яах юм бэ өгшөө гэж хэлэх юм байхгүй. Байхгүй. Би ингэж ботсон. Мэдээч хэрэг 4 5 руу зогсож байгаа юм бол хамгийн сэтгэл зүй одоо тайван догдлолоо дарж чаддаг, туршлагатай тий одоо тийм хүмүүс зохих гээд байна шүү дээ. Тэнд одоо хоёр багийн цохилтын үр дүн ямар ч болцсон байж мэднэ. Тийм үстэй. Дээсэн дөрөвөн дээр ч байж мэднэ те. Эсвэл давуу байдлаа хадгалах шаардлагатай ч байж эсвэл хожоо төрүүлэгч байж болно. Тэнгүүд тэгэхээр чинь хамгийн туршлагатайгаас үлдээ тавьчих. Тэнгүүд би зүгээр эсэг 3 дээр биш эсэг 1 дээр цохиулах байж тэл гэж би бодсон. Шууд эзэг орё. 2 дээр. Эзэгийн сүүлийн 1 жил цогсон 2 пенальт. Яг ингээ 3 алдсан. Одоо энэ ингээл одоо энэ улирал хийж байгаа Ливерпулийн Ливерпул дээр тий. туруулын цогцолт. Яг нөгөөтгөл хийгээд байгаа юм да. Гэхдээ энэ тэгээд айгүй их өөртөө эргэлздэг юм шиг тэр. Ер нь бол миний яг энэ шанс байна тийм. хаасан. Хаагаад гараад ирсэн үү? Эзэ ер нь яадсан юм шиг үлээ. Нөгөө яг энэ техникийг харахад эсрэг багийн харж байгаа тий. Төлгөөний эсрэг талдах гээд байгаа байхгүй. Тэгээд дандаа фейлдчих. Тэгэд гол нь хаалгас нь хуураад ш нааша нэг алхангуудаа тий. цогч байгаа цогцолт нь нэг тийм Одоо бол энэ дээр бекер хуурцсан байгаас ингээд ингэсэн байгаас. одоо ингээ хаалгаж байгаа хөдөлгөөнийг үн харчаа. Тэгсэрний цогцолт нь жоохон базах. Хаагаад шанс маас. сая гадаа орон загсан. Одоо энэ яг жилийн өмнө Ньюкасл эсрэг зэ. Дахиад ингээд хар. Хөдөлгөөний Зөөлхөө юм явуулаад байгаа үстэй. яг хаалгачаа өөрөө хуурчлаа гэж бодоод тэгээ өөрөө хуурдаг. Өөрөө өөрийгөө хуураад. Тий, эзэгийн карьертаа туруулын цогцол зогсон хувь нь юу юм бэлээ? 12 цохиод 4 алдсан юм бэлээ. Одоо тэгээд 66 гавьтай гэх юм. энэ зүүнээ эзэгийн их ажил тодорхой шүү дээ. За ингээд хэрвээ Зүгээр шууд зөгтөг болоо. Зүгээр шууд зөгөө. Гэл. Тэгээд юу вэ? Энэ 15-аас 16 оны улирлын төгсгөл энэ Пепи одоо нөгөө торгуулийн цохилт зөхөхтэй холбогдлоо хийжсэн нөгөө нэг бэлтгэл болон нөгөө нэг тийм нарийн деталууд дээр ажиллаж ирсэн нэг баримт байдیں۔ Тэрэн дээр болохоор ерөөсөө нөгөө нэг Пеп болохоор яг энэ нөгөө нэг сэтгэл зүй нөгөө нэг өндөр дарамттай үеийн моментуудад шийдэгдэх спортын тийм сэтгэл зүйчнээс авчирч багийнхантаа ингэж ярилцсан. Тэгээд тэрэн дээр ерөөсөө нэг зүйл хамгийн түрүүнд тодорхой байсан нэг зүйл нь гэвэл хэрвээ торгуулийн цохилт зөхөж байгаа бол шууд бөмбөг авахаасаа өмнө бараг л нөгөө нэг тал 11 зэрэг талбайн төвөөс алхаж байгаа шүү дээ тий. Тэгж явах дээр нь хаашаа зөхнө гэдгийг шууд шийдэж очих хэрэгтэй гэдэг.
Тий. Очсон. Эргэлзэхгүйгээр. Тэгэл шийдэж очоод тэр болон руугаа пүн. Тэгэх юм бол торгуулийн цохилтыг оруулах хамгийн өндөр магадлалтай гэж байгаа байхгүй. Одоо ингээд байгаа шүү дээ Google те. Тэр бол бодоол ярих гэсэн үг. Тий. Бруно эдэр чинь бас ингэж жаал далаагаал иш явах юм бол нөгөө төрөөр нь явуулах гал те. Тэд нар бол алт магадлал нь улам нэмэгдүүлдэг гэсэн тийм. Тэгээ Бруно бол хийгээд идэг те. Бруно сүүлд хит алдсан. Нэг ингэж дараа л нэлээ алддаг. Уус яг юм хаалгачийн хөлбөрийг харж иж цогтөг тоглогч нар ч юм бол яг тухайн моментод л шийдвэр гаргаж тийм шүү дээ. Левос алдсан. Одоо нэг тийзэж алддгүй ингээл чинь Левос бол хэд 2-3 алдсан тий. Тэгсэн. Тэгээ Барсад байх та. Энэ техникч одоо хайшаа баг Бруногоос гарлаа. Гойкерээс бол хаан зохихоо бодцоод ирсэн байна. Гойкерээс бол шууд гүйж хаалгас руу харахгүй авах. Шууд нөгөө хөрвөл. Дүүч гэсэн бас өвөө энэ төр тий. Нэг ингэж хараад тэгэл хаалгач тэр тал руу нүсэрчүүл тэгэл хохино. Тийм үстэй. Габрич яг уу бас тэгж шийдэж л гарч ирсэн баг. Гэтэ яг нөгөө техник нь болсон. Тэгээ пенальтын дээр бол нэг тим минут би ямар ч байсан эргэлзэхгүй тэр газраа зөхий. Тий. Миний дотроо бодож байгаа газрыг таачвал одоо яа их вэ те гэж байгаа юм байна те. Тэгэхээр чи ядаж тэгээ эхнээсээ бодсон гэдэг чи хүчтэй ч зөхнө. Тэг хүчтэй зөхнө. Тий. Давхар нөгөө нэг тэр зохиж байгаа газар руугаа хажуугаар гаргачих вэ, давуулчих вэ, яг тэндээ багтаан шүү гэдгээ бас бодно. Тий. Тэгээд сая жишээ нь Парисын финал зогсож байгаа тоглогч гэхэд бол тоглооноос чадвартай тоглогч санагдаж байгаа юм аа. Гонзало Рамош байна те. Дүүэ нэтрийг л бас найдвартай зогсож. Ноны бас л дүлээ өстэй. Ноны Медвек гэх. Ноны алдахгүй бах шүү ер нь те. Ноны одоо ер нь 6-7 сууч өстэй. Байсан тий. Яг хөө зүгээр ингээл мэдээж тоглолтын дараа бид чинь ингээд янз янзын анализ гаргаж олно шүү дээ. Мэдээж олон төрлийн санаа бодол уралдаж байгаа тий. Тэгэл яг тухайн моментод бол ерөөсөө хин зөрөгтэй хин цохино гэс нэг нь цохиулж байгаа юм тасалжуулагч бол эргэлцсэн хүн байх бол борход болиулчихж байгаа. Тэгэл за тэд ингээд цохино. За шийдлээ ингээл гаргаж байгаа. Тэгэл мэдээж пенальт бол нөгөө нэг орц зүрхлээд гэдэг шүү дээ. Ерөөсөө бараг тэр л ахгүй юу. Тэгэл ер нь бол ингээд пенальтын дээр ирлээхэд бол бараг л 50-50 байх. Бид нар ингээд пенальтын дээр арай илүү инэн гэсэн баг хожиг тохиол зөндөөл өгдөг шүү дээ, тий. Арай ингээд сул гэжсэн ч гэсэн хожиж байгаа тохиол зөндөө өгдөг. Тэгэл ингээд 50-50-тай моментээс нь тэгэл сая бол Парис руу бол ирэглээ. Тэгээд дараа нь бол хаашаа ирэх гэж мэдэхгүй ш тийм ээ. Гэхдээ би бол эзэг гарч ирэхэд л яг эргэлзэж байгааг нь догдолж байгааг нь нөгөө юм. Тий, царай нь бол бас их шууд царайнаас нь харагдчихсан. Тий. Тэгээд бас нэг сонирхолтой үзүүлэлт байдаг. Пенальтын дээр 2 дахь цохиогч алдах магадлал аюун дээр байгаа гэдэг. Одоо бусад одоо 1 2 3 4 5 тагаас илүүтэйгээр 2 дахь өндөр дараагийн өндөр нь болохоор 4 дахь гэдэг санагдчих. Яг тэгчдэр арай илүү алдчих гэдэг. 2 дахь дээр угаасаа гарч ирж байгаа хүмүүсийг харахад бас нэг эвгүй алт магадaltaй хүмүүсээ ч гэсэн 2 дээр тавьчихдээ юм шиг нэг тийм байдаг шүү. 12 онд бол нөгөө Баернаас 5 дахь хүн алдсан дээ Шванштайгер. Одоо чинь нэг 2006 оны дэлхийн аваргын финал шүү дээ. 8 оны тэр. Трезеге ингээл 100-гийн шоонж явах тас гэл 2 дахь хүн шүү дээ. 2 дахь хүн чинь бас ихний хүн хийчих юм бол одоо хийх ёстой. Аль эсвэл ихний хүн алдчих юм бол 2 дахь хүн алдах юм бол бодоо болно шүү дээ. Тэр бол 2 дахь дээр бас нэг юу гэдэм бэлээ. Бас нэг тийм сонир нуглаа гэдэг. Дарамт нараа бас илүү байдаг л тий. Та ч бас нэрээ сайн мэдэх юм шүү дээ. 8 оны тэрийг алдсныг яг та хоёрыг бас мэдрэмж бол 5 дахь тийм. 5 дахь дээр нь алдсан шүү дээ. Бекмийн 4 онд алддаг чинь хэд тгний? Бас сүүлэр шүү. Бекм 5 биш хаа. Сүүл рүү шүү тий. Бекм баг ихнийх нь байгаа. Альтраа онцдаг. Тийм л үү? Тий. Альтраа жуна дээшээ шууд штий шүү. Тий. Бекм бол нэгтгэл зогчсон санагдаж байна. Зидан медан бол амар эрсдэлтэй юм шиг цохилт мөхөл тийм тий. Тэгсээр тэр хүмүүсийн сэтгэл зүй бол бүр ингээд амар тий. Зидан бол тэгээд Зиданыг цохих гэж ангууд угаасаа орох ойлгомжтой тий. Тий. Нэг тийм нөмөртэй байгаа сте цаанаасаа. Зидан хийнэ гэдэг тий. Арсеналын гараанд гарсан 11-с чи ер нь бол 6 тоглогч нь барыг суудсан юм байна шүү. 6 солилцсон тий. Тэгээд яг хуу гараанд байгаа тоглогчдоос Райс зогсон, Габриэл зогсон. За тэгэл бусдын дандаас илгээний тоглогч зогсон юм шүү. Яг хуу зүгээр Мадвеке, Субименди хоёр ихний тав руу би Субимендийг хэр зогтгийг мэдэхгүй л дээ. Гэхдээ ер нь та хэд мэдэх үү? Гайг баха би бол яг зогч байгаа хэмээн хараагүй. Угаасаа зохихоогүй баха, зогтгүй баха. Тийм үү. Тий. Торуулын цогц. Өстэй анзаарч байгаа. Би зүгээр бас зүгээр магадгүй зүгээр Салибас энэ ихний тав дээр байх юм болов уу зүгээр хальт бодож ирсэн. Гэхдээ ол ихний тав дээр бол байгаагүй л дээ. Тэгээд юу болж байгаа? Бүр эхнээсээ Одигардыг сэлгэн суулгаад Эзек гараанд гаргаад тоглож жагаад
Төгсгөлдөө Одигардаг оруулж ирсэн бол яах вэ? Тийм заахтал тийм. Одоо нөгөө хэрвээ юм дуусахгүй бол гэдэг шиг Очоос гарганд гарахгүй чинь. Ядаж бэртлэгэнтэл нь байсан бол гэсэн. Эзээ энэ үед суудсан байсан бол гэдэг тэгэхгүй. За Рая юу юу зөхөж магадгүй шүү. Арсеналын нөгөө нэг цуврал ингээд харин болчлаа. Дор ээж нэг хитэн тоглолт ирэх хүлрэлийн Тий, Арсенал Атлетико 2 байна да. Төрүүлээгүй хамгийн олон тоглосон багууд аврагуудын лигийн тоглолтод орсон. Одоо Арсенал Атлетикогийн тоглолтын өмнө хэдүүлээ нэг харж ирсэн шүү дээ. Энэ хоёрын хин нь одоо энийг зогсоох бай. Динамо бас их орсон. Галатасарай их орж юм байна тийм. Олимпиакс их орд юм байна. За тэр дээдлийн хоёр бол ер нь авчмаар л байгаа юм да. Атлетико хэд удаа финалдсан бэ ер нь? 14 16 шүү дээ. Атлетико 2 удаа Өмнө байхгүй юу? Байхгүй. Энэ хоёр яг адилхан 2 финалт. 2-2 финалдчихлаа тий. Тэгээд энэ тоглолт эхлэхэд манай хин амгаа нас хоёр хэлсэн шүү дээ. Аврагуудын лиг төрүүлээгүй хамгийн том баг гэх юм бол Арсеналыг хэлэх юм байна гэгээд. Тэгээ нэрээ бодонгууд яг л байгаа. Өөр багтан байна. Одоо энэ хоёр л шүү тий. Арсенал Атлетико хэлсэн шүү. Би уг нь тэр үг нь хэлсэн. За тэгвэл март. Өмнөх хэсэг үзег болоор мартчихъя уучлаа. Зохиогч ирэх асуудлын дээр өндөрлөөр явчихлаа. За Тайлбар гэсэн би хэлсэн шүү дээ. Тайлбар дээр насаа их хоёр хэлсэн шүү дээ. Та хоёр шүү. Анзааргүй юм заавчлаарай. Тэр үгийг ч гэсэн би гаргаж ирэх чи хамгийн ихэнд хэлсэн шүү дээ. Тэгээ би өчтөр бас нэг сони юм олж харсан л да. Аврагуудын лигийн финалд хожигдоо дараа жилд хөдсөн 3 тасгалжуулагч байд юм билээ. Аа. Хин жавчлаа. Томс түүхэл байгаа. Ю Пайкслав нэг явж ах шүү. Ю Пайкинс байгаа түүшил байгаа. Тийм. 3 тасгалж байгаа. Одоо яг дөрөвдөх нь бас Ю Пайкс чинь 12 онд алдаад 13 онд төрүүлж байгаа байхгүй. Түүхэл болохоор 20 түүхэл 20 дээр алдаад 21 дээр төрүүлж байгаа. Тийм тэгэл Нөөх нь юм л да. нөөх нь яг хоо Икбоч тэгээд давгууны лиг төрүүлэх нь бол ямар ч юм тэгж төрүүлэх байлгүй дээ одоо тий. Энд чинь Дөрөв одоо тэгээд нөөх нь клоп юм биш үү? Клоп. Тийм клоп чинь. Клоп ч 18 онд хожигдоод 19 он төрүүлсэн тийм. Тэгээд яг одоо ингээд юу гэдэг чинь Парис бол 11 оноос хойш ингээд нилээн одоо юм үзлээ шүү дээ тий. Шүгэн 8 тасагдаж үзлээ. Хагшээд хасагдаж үзлээ. Барсаг 4-р хожижоо 6-1-ээр хожигдож үзлээ. 20 оны финалд аягүй сайн бэлдэж финалийн тоглолтод гарч ирсэн ирнэ. Тухайн үед бол Неймар, Эмбапе дэрс гой боломжууд алдсан байхгүй тэр финал дээр. Тэгж яг Баер үнэхэр мундаг байсан. Хожигдлоо. Тэгээд дараа нь одоо ингэ төрүүлж штэ тий. Тэр шиг одоо ингэ Арсеналаас ингэ юм л үзчихлээ л да. Сүүлийн 4 жилийг харах юм бол сүүлийн 3 жилийг харах юм бол шүгэн 8 дүлдлээ, хагшээд дүлдлээ, финалд дүлдлээ. Одоо нэг ахиад байгаа байхгүй тий. Тэгэхээр бол зүгээр миний бодлоор бол чи юм өсөх дараалалаар явж гин. Багийн одоо нөгөө нэг зөв тал руугаа ингэж явж нэг дутгаар бол ойрхон гэж харагдаад байгаа. Дараагийн нэг дайрал дараа нь одоо финалд гарах юм бол өрөх баха л гэж бодоод байгаа шүү дээ. Тийм. Тэгээд тийм бодолтой бол байна. Тэгээд Парис бол арай илүү бол байла. Тэгээд яг тоглолтын хувьд ингээ харах юм бол яг нэг тэр баруун цохын хамгаалтан дээр л угаасаа Тимбер гимтээд Бен Вайт гимтснээс хойш нэг тим нэг хий гарч магадгүй гэдэг зүйл одоо бүх зүйл дээр л явж илээсэн л да. Бүх төрлийн төвшөндөх анализ хин гарах шиг тодорхойгүй. Хин гарах тодорхойгүй. Субиментэй гарах юм уу? Москера гарах юм уу? Тимбер бэлэн байх юм уу? Яах ингээл те. Тэгээд ингээ явж исэн. Тэгээд яг л тэр дээр л хий гарлаа сая. Яг л нэг жижигхэн туршлагал сая л харагдлаа гэсэн. Тэр хүл явах шаардлагагүй хангалттай хамгаалтын байрал нөхч чинь эдрийг урд нь хүн байна. Ирж ий. Хүн нөхч чинь хамгаалтын байрал бүрэн задраагүй нэдрэгээл тийм ээ. Улаан цай нэг явж явах унгаач юм байсан бол бас цаа яг үү. Тэгээд тэр хөлийнх нь хоёр завсраар тэр бөмбөгөнд хурцж болмоор л харагдсан юм бах та. Харин тий. Тэр чинь ингээл тэгээд явуулсан чинь энэ хөл нэг ишгээл яг хөлийнх нь араас шүү. Наадах чинь би аврагуудын лигийн нөгөө хөтөлтөн дээр хэлсэн шүү дээ. Би хэлсэн бохгүй. За тэрийг бол одгийн хэлсэн юм байна. Би яг хэлсэн бохгүй. За юу гэж Арсеналын баруун хамгаалалт өнөөдөр тийм шийдэн шүү. За. PSG-ийн зүүн зүгүүрийн тоглохоо. Энэ хэлсэн улсуудын нэрийг бичээд аваарай. Тэгээд дараа нь шагнал тэмүүлэн байна. Одгийн байна. Тэгтээ нөө тайлбарыг андуурна гэдэг чинь бас юм байна шүү. Тайлбарч байгаа нэг хаалтаг андуурна гэдэг бассан байна. Өвчөө одоо гомцчлаа. Заавчлаарай. Финал тайлбарч байгаа. Засралаа өөр хүний нэр хэлээд байгаа. Гомцсон гац. 3 дахь хэсэгт яах вэ? За нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Mobi Home, ивент тэтгэгч Skytel, нэвтрүүлгийн Alta ивент тэтгэгч Tiger брэнд ажиллаж байгаа. Ингээд хэсэг хугацааны дараа 2 дугаар хэсгээр иргээд уулзъя. За футболог нэвтрүүлгийн үйлрлийн сүүлийн буюу 42 дахь дугаарын 2 дугаар хэсэг эхэлж байна. За 2 дугаар хэсгээр бид эхлээд Английн Премьер Лигт бас эдгээр өндөрсөн ч гэсэндээ өнгөрсөн 7 хоногт болсон сонирхолтой үйл явдлуудын
талаар ярилцсан. За аваргуудын лигийн тоглолтын өмнө нөха тийм 2 өдрийн өмнө Ливерпулийн дасгалжуулагч Арне Шлот одоо халагдсан. Энэ харин одоо гинти мэдээ болсон. Тэгээ удирдлийн дундуур биш ингээд дуусны дараа бас халагдаж байгаа гэсэн. Шави Алонсог алдсныхаа дараа шүү дээ. Тийм. Алонсог алдаагүй солилцсон болж яах вэ? Би зүгээр бодохдоо энэ зуны солилцоо 8-ан дээр ярилцлага болсон баг. Тэгсэн чинь зөрсөн гэж юу? Нилээн зөрсөн баг. Тэгээ бас яг нөгөө бас нэг юу байгаа даа гэрээний заалтууд харсан байж магадгүй. Улирлын дундуур явуулах юм бол ингэн, улирал төгснөний дараа явуулах юм бол ингэн гэсэн заалтууд байгаа. А тэрийгээс харж байгаа өөр ч юм тийм тэрийг хүлээж агаад бас энэ шийдвэр гаргахад санхүүгийн одоо торгуул төлж байгаа шүү дээ мэдээж хүнийг ажилгүй болгож байгаа учраас нэг одоо торгуул өгөх ёстой гэж Энэ хүн чинь нэг хэсэг цалиа авна шүү дээ одоо. тий тэрний нөгөө нэг нөхцөл эдрэгт яг нарийн мэдгүй байна. А гэхдээ тэр нөхцөлийг харж байгаад шийдвэр бас гаргаж л анх маань ч одоо хугацааг хэдэн гэрээ болсон. болоо. Тэгтээ 2 жилээр сонгогдсон байсан. Гэхдээ би бол яг Түрүүснийхэн дараа шүү дээ. бодохдоо энэ бол гинти юм болсон л гэж бодож байна. Гинти. Тийм. Яг нэг маргаан үссэн. Тийм. Тэгээд яг хуу тийш төлөвлөсөн байсан бол миний бодлоор Шави Алонсотой бас тохирч болно тий. Тэнгүүд энэ гинти юм болсон юм. Зуны солилцоо 8-ны цонхны одоо авчрах тамирчид, явуулах тамирчдын төлөвлөгөө өдөр хурал болсон баха. Тэнд л асуудал үүссэн. За ганцхан цомтой ингээд явж байна да. Тэгээд энэ яг удирдлын төгсгөл бас удирлаад өгнөх нөгөө нэг энэ одоо төлөөлөл өдөр зөвлөлттэй шийдвэр гаргах одоо топ түвшний одоо хурал интернэс мэдээж байгаа тий. А тэндээс бас гол шийдвэр бас гаргасан байж Тэн дээр бас хүмүүс санал бодлоо аа хэлсэн. яг тий. Тэнгүүд манайхан өөдөөс нөрүүлзээд хэрэлдсэн. Тийм байх уу? тэрийг ярьсан тэн дээр яг сүүлийн шийдвэрээс гаргаж байгаа удирлаад өгнөд тий. Тэгээ ингээд Арне Шлот тэгээс яг хуу энэ зүр гинти мэт шүү. Чи яг аргуудын нэг финал юу гарсан мэт шүү дээ. Тийм Яг баг. энэ бол өдрөө халах шийдвэр бол тийм өмнө төлөвлөсөн юм бол байгаагүй бах. 10 жилийн финалтай өдөр гарсан. Яг тоглолт эхлэхээс нэг баг цаг баг өмнө нь удаа тий. Яри өрөө суужсэн чинь л гинт явахаар болчлоо. Тас харагдчихлаа. Тий. Яг би бол зөв шийдвэр гэж бодож байгаа. Харин ашлаа. Би бол явах байсан бол одоо эртхэн явахгүй байсан. Оронд нь тэгээд Шлотоос Иролоо л ах гэж боддог шүү дээ. Иролоо бол одоо Ливерпул рүү ирэхийг хүсэх үү өөрөө? Хүсвэл үт. Яагаад? Тэгээд Одоо одоо өөрт нь Үгүй шүү. одоо ер нь том л багт ажиллах байлгүй дээ. Боорнмуттай сууж та. Бас Дахиад нэг Борнмутыг Европын тэмцээнд оруулчлаа шүү дээ. гайгүй харин тий. яг уу эрсдэл те. Одоо Ливерпулд ирээд жилийн дараа Шлот шиг яг ингээд явж иж мэдэн шүү дээ. Эвгүй шүү дээ. Том баг чинь том амжилт хүсэж байгаа. том багт өөрийгөө харуулж үзээгүй л те. Тэгэж айвал ирээд хэрэггүй гэж та нэг хэлж байсан байхаа. Би тэгээ хэлчихлээ. Тэгэж тийм бас айж ивэл ирээд Тэгж ах хэлсэн юм байна. Хэлсэн үгэн дээр ороогдоо Өөрийнхөө хүн дөрөгтөө. Энэ Ирвал Ливерпул дээр бас гоё. Гол нь өөр сонголт. За Класнер энэ хоёр л байна шүү дээ. Ер нь Ластер байна. Тэгээд бас яг зөндөл насгалж өгөх байна л. Дэлхийн аврал дуусны дараа талбай хөдөлгөөн орно шүү дээ. Тэгээ одоо шигшээгийн зарим дасгалжуулагч нар ч бас яг дэлхийн аврагын дараа сулрах юм байл шүү дээ. Тий, одоо Почетиноч байт юм. Тийм магадгүй тий. Зөндөө дасгалжуулагч нар харж хүлээж болох юм тий. Томс Франк байна гэл тий. Сонголт олно. Тэнгэрээ? Томс Франк Тэр хааны юм бэ? амарч байгаа. Би гаанж биш үү? Тий. Яг топ ч надад дасгалжуулагч нар мэдээ зөндөө байгаа л да. Тийм. Тэгэл яг хин тохирох уу яах вэ гэж хайж байгаа тий. Дезерби уг нь байсан. Тий, эднийг авчлаа тий. А тэглээ. Би зөвхөн яг Ливерпул хэрвээ Алонсод санал тавьсан бол Алонсо бол үгүй гэхгүй л байсан баг гэж Тэгэхгүй байсан. Гэтэ энэ харин сая энэ шийдвэр сүүлд гинт гарчлаа. харин тийм гинт гарчлаа. Тэггүй байсан бол угаасаа удирдлийн өмнө Арне Шлотыг дэрхжил харна гэд бүр эздүүд нь ярьжсэн шүү дээ. Удирдлийн төвшөнд ярьслаа гэж байсан. Чин гигэнт ингээ хаалцчихсан. Луис Энрикес байж болно гэдэг ч юм уу тий. Хэрвээ зүгээр Өө цаа чин бүр шинэ гэрээ байгуулах гэж байгаа юм шүү. Тийм. одоогоо гэрээг сонгоно л да. Филиппе Луис ч их тажгүй дасгалжуулагч болсон. Сая хаашаа явцсан байваа. Монако руу. Монако явсан. Нөгөө Атлетико Челси байсан те. Тий. Зүүн зүрийн хамгаалагч байсан. Коринтиансыг дасгаж болоо. Фламенго. Фламенго. Сайн дасгалжуулсан юм байна тий. Клоп цаар их бий те. Хамарчлаа гэдэг нэггүй. Реалын тэр нэг юм ерөнхийлөгчийн сонгуул нь юу болсон юм бэ? Сонгуул нь арай болоогүй баха. Нэг хүн нэр дэвшихээр 6 сарын 6-нд гэлүү 7-нд гэсэн. тий болсон гэсэн. Тийм. Фрецтэй цугны хүн нэр өрсөлдөхөр болсон гэсэн. Рикелме л нэг тийм Тийм. залуу байл. За Арне Шлот тэгээд бас яг хоо Премьер Лиг дээрс анхны удирлаа төрүүлсэн шүү дээ тий. Яг хоо энэ халсан гол шалтгаан бол энэ удиралд арай олон хожигдлоо. Энд ч одоо сүүлийн 50 орчим жилийн хугацаанд 20 хожигдсон. нэг удиралд хамгийн олон хожигдсон одоо удирал нь боллоо яг Ливерпулийн түүхэнд тий. Тэгээд дээрээс нас нөгөө нэг
бас энэ нэг хуцайлах өрөөнд бас нэг тийм таагүй одоо юунууд харилцаанууд бий болголоо. Тэр нь бас ер нь бол шийдвэр гаргахад бас хамгийн том ялангуяа салахтай тий. Тэгээ бас нэг зүгээр гайхаж байгаа юм Ливерпул өнгөрсөн 100-ны солилцооны цонхоор юу штэ одоо 500 орчим сая тэрбум паунд зарлагдсан штэ тий. Тэгсэн 20 хожигдсон гэдэг дээр бас нэлээд том дүгнэлт бол хийсэн баг. Нэг 450 60 юм байлээ л дээ. Тэгэл чинь их мөнгө штэ тийм ээ. 500 500 гэдээ бүр ингээд ээжлүүлэх. 500. Тий, доллараар тоцмол даавал. Тэгээд евро морогоор бараг тийх уу. Тийм. Тэгээд гол нас тэр аймар том нөлөө үзүүлж байгаа. Тим том 8 Ливерпул одоо өмнө нь нэг 100-ны солилцоо зарцуулж байгаагүй. Дасгалжуулагч солигдчих юм бол Салах явахгүй байсан юм биш үстэй. Тийм байсан уу? Салахч одоо шийдвэр гаргах. Цаас магадгүй тий. Шлотоос өөр дасгалжуулагч ирээд яг нөгөө Салахын хүсэжсэн тэр нөгөө уг нь гэрээ нь бол байсан шүү дээ. Бага. Нэг жилийн гэрээ үлдсэн байна шүү. Конате одоо чөлөөт агент болно. Гэнгүүт Челси Конатег авна энэ төр гээл юм яриа гараал юм. Конатетэй гэрээ сонгох байсан юм биш үстэй. Дараагийн дасгалжуулагч магадгүй тий. Гэхдээ Конате одоо буцаад гэрээ хийж болно л доо дараагийн дасгалжуулагч тий. Гол нь гэхдээ дараагийн дасгалжуулагч хизээ яах юм шийдэх. Тэр л нөгөө Дэлхийн аваргыг хүлээхээр бас арай л утгах гэдэг. Тийм. Тэр хооронд чинь Дэлхийн аварга дуусчих дараа үлрэлт гэдэг. Тий. Тэр хооронд чинь Челси Конатед цалингийн санал тавиад аваа явчих гэдэг шүү дээ. Реалч Конатед сонирхоод байгаа шиг. За ингээд энэ үлрэлийн Премьер Лигт чи юу вэ? Одоо нэг хуучин топ 6 багаас Артета маань л баг үлдчих шиг байна. Бос Челси ч шүү дээ. Айгуу сонирхолтой үлрэл. United Tottenham хоёр бол одоо сосноос ялгаагүй гэсэн тийм. Харин эх өдрөл яг энэ өмсгөлтэй баг чинь яг бүр аварга хамгаалах магадлал айгүй өндрөөр орж. Нөгөө heavy favorite. Өндөр. Heavy favorite. Зүгээр нэг favorite ш. За ингээд Арсеналын баярын парад 31-нд болсон. Тэгээд төлөвлөсөн байсан тий. Төлөвлөсөн байсан. Олон нэг цомтой юу хоёр цомтой. Хаана аль автосан дээр нэг ганц юм. Чин сая 500 хүн оролцсон. 1.5 сая. Энэ Британий түүхэнд хамгийн том одоо парад болсон гэсэн шүү. Тий одоо Баттай их сурулж аас. Сая 500. Юу өнгөрсөн жилийн Ливерпул чинь сая байсан гинэ. 750 мянга гэсэн баг шүү. Нэг сая маяг гэсэн юм. Тийм үү сая байсан юм. Ливерпул хот ч өөрөө баг тийм баг шүү. Хүн амын том. Тэр сая ч л өөрөө рекорд байсан юм л шүү. Юу одоо Улаанбаатарын тэр чигтэл хүмүүс оролцсон чинь гэсэн үг шүү дээ. Өмнөх парадуудыг хараадсан чинь нэг Лондон 300 мянга байсан. Лондоныг 10 гаруй сая амьдарч байгаа. За. Тий. 11 нь. Тэгэхээр бол энэ гэхдээ энэ Лондонгийн энэ жагсаалд оролцох гэж фэнүүд өөр хотоос гаднаас мадаас ирж байгаа үстэй. Бас ирж байгаа хүмүүс байх. Өөр хотоос л ирж байгаа. Тэгээд Лондонд бол гарцаагүй хамгийн олон дэмжигчтэй баг нь бол их бочт юм бэлээ. Тэр бол гарцаагүй юм бэлээ. Тэгээд Лондон ч олон дүүрэгт хуваагдана л да тий. Одоо Кристал Палас ч бас энэгээр жагсаал хийх үгүй юу? Кристал Палас парада цаатал хийцээ. Сая нэг конференцийнхаа хийцээ. Бас Лондон тийм шүү дээ. Лондон тийм. Ер нь хөлөн бүгийн баг Coventry чинь Лондон Coventry гэж Coventry хотынхоо. Тий. Энэ парад тэгээд бас эмэгтэйчүүдийн баг нь хамт парад байсан. Тэгээд эмэгтэйчүүд лигтээ төрүүлсэн үү? Юуны лигтээ төрүүлж чадсан хоёрт орсон. Манчестер Ситигийн эмэгтэй баг төрүүлсэн. Тэгээд энэ нэг юуны улирлын дундуур эмэгтэйчүүдийн клубын дэлхийг оргосон. Арсенал эмэгтэй баг нь. Өнгөрсөн жил нэг эмэгтэй аврагуудыг их төрүүлсэн шүү дээ, тий. Тэгээд эмэгтэй баг нь бас цуг парадаа байсан. Тэгээд эрэгтэй багтайгаа бас анхудаага ингэ хийж байгаа тохиолдол гарч байгаа юм билээ. Яа, одоо ингээд эргэжлийн төрүүлэх магадлал гол одоо магадaltaй багаар ингээд яхаар ямар байна? Тэгэл одоо харъя. Тэгээд гарцаагүй хамгийн өндөр төрүүлэх магадaltaй баг нь бол муу. Тий, одоо Пеп байсан болвол тэгж яригдахгүй байна. Одоо улирлах гэж яхад нөгөө офтагийнхан чинь нэг хувь гаргаад ирж шүү. Пеп яг явчих. Тэрэн дээр бол 20% орж ирэх байна. 20%. Би бол бүр 50-аас дээшээ. 60 мар яваад. Пеп явцсан гэдэг ч. За 25. 25 нэмэгддэггүй. 25 чинь гэхдээ айгүй том штэ. Том л тоо. Гэхдээ би бол ер нь 50-аас дээшээ гарч ирэх. Өндөр тий. Гарч ирэх нь харъя тий. Одоо сая Манчестер Юнайтед туганд дасгалжуулагч авна гэж ярьж яснаа Каркийн сүүлчийн тоглолтуудад сайн байсны улмаас за гэд жишээ нь үлдээж явах жишээний. Энэ бол нөгөө төлөвлөсөн юм биш гинтийн шийдвэр байж байгаа байхгүй. Шлот жишээ нь гинтийн шийдвэрээр халагдсан байж байгаа жишээний. Тэ? Эргүүлрэл бол Марескаг аваад ирсэн. Мареска ч бас ууртай хүн шүү дээ. Марескаг гэхдээ зарлаг Ситигийн удирдлагатай төр тар хийгээ явж иж мэдгэл юм. Гэтэ Мареска нэг давуу тал нь бол Сити дотор ажиллаж исэн учраас доторх динамикийг аюул сайн мэднэ. Тэгээд яг энэ талаар харах юм бол яг өнөөдрийн байдлаар харах юм бол аврагын өрсөлдөх магадaltaй хоёр дахь баг нь бол Сити байгаад байна. Сити угаасаа бүрэлдэхүүн нь бол харьцуулшгүй. Челси хидэх магадaltaйд орох уу?
Челси бол тэгэл одоо ингээд Мэдгүй одоо энэ 100 яхаас л бол. энэ 100 ямар солилцоо их нү, яах нү, их нү те. 8 сард бол нэг юм харагдах Түр байх. тоотох юм яах вэ? Эднийх 68-аа хийгээд эхэлсэн шүү. Тоттенхэм Магадaltaйгаас бол хол уу? Байгаа. Яг уу мэдээж агуулгын лигийн эрхлэл бол өрсөлдөг байлгүй те. Ер нь бол одоо ингэж нөгөө нэг Сити ноёрхож явах үед байсан шиг тийм том дарамт бол одоо байхгүй болсон. Лестер чинь нэг унангаа алдаа дараа жилийн төрүүлчихдэг тал байдаг тий. Тэр шиг сайн унангаа алдсан багаас тэр нөгөө нэг Одоо зүгээр нэр Арсеналд арай том давуу тал нь бусд нь бол ер нь тэгшхэн төрүүлэх боломж байгаа шүү. тий. Би бол Арсенал United илүү бас сайн бусдын тэнцүү. үзэх болов уу гэж бодод байна. United бас дэшээ үзэх болов уу гэж бодод. United зүгээр нэг хүндрэлтэй тал нь одоо бол эр хүлрэлт за хэрвээ дээр Европын тэмцээнд сайн тоглох юм бол 10 их сайн тоглох юм бол 55-аас 60 тоглолт их байхгүй. За 55 тоглолт юм. Энэ үлрэлээс 40 тоглолт хийсэн байхгүй. Тэрэн дээр зүгээр одоо хэр зэрэг нөгөө нэг тоглогчдынхаа ачааллыг хуваарлах. Танагчсаа хэдэн тоглолт хийчихв? 60 63 тоол. Энэ юуны Европын топ 5 лигт хамгийн олон тоглолт хийсэн баг. Арсенал тийм зүйл дахиад 8 минут хийн гэдэг чинь хамгийн Тийм хийхгүй бол өөр тоглогч аавна гэж дахиад 60 тоглолт шүү дээ. хамгаалагч аавна. Тий дахиад 60 тоглолт шүү дээ. Morgan Rogers Тэгэхээр ч одоо солилцоо хийхгүй бол болохгүй тий. Morgan Rogers Ely Junior Group Дарамтлаад байна уу ягаад вэ? Юу, Хулиан Алваресыг бас сонирхож байгаа юм байна. Хулиан Алваресыг сонирхож одоо 3 баг байгаа юм байна шүү дээ. PSG, Arsenal, Barca. Барса гэдэг тий. Arsenal Rogers-ыг ихээр сонирхоод л Morgan Rogers. Яг нэг тоглооны зүүн зүгүртээ тавих гэдэг шүү. Ерөөсөө одоо саяны тоглолтноос бас финалын тоглолтоос харагчлаа юм л да. Яг тоглооны тоглогчдын чанарыг харах юм бол зайлшгүй сайжруулах шаардлагатай. Нэг ялангуяа зүүн болон үзүүрийн тоглогчдоор бол хүч нэмэх зайлшгүй шаардлагатай. Одоо Ливерпулийн шинэ эрх дасгалжуулагч Флорин Вирцтэй тоглох юм уу гүм үү гэдэг чинь айгүй сонирхол байна. Тэр айгүй сонир. Одоо нөгөө нэг явхарч болж магадгүй байхгүй. нөгөө нэг хоёр жигүүр байгаа тийм. Өмнөх дасгалжуулагч л хүсчээс үнэ шүү дээ. Одоо ямсгаж ашиглах гэж үзэх баха. Тэгэл нэг одоо Хин ирэхээс юун дээр бол тий Ливерпул дээр бол хоёр жигүүрийн хамгаалагч дээр сонин солилцоонууд бол байна тий. Тэгэл үгүй. Гэхдээ одоо энэ ирсэн байгаа энэ хоёр жигүүрийн хамгаалагчийн чинь Арно Ошлот бас ашиглаж чадахгүй ч байсан юм билүү? уг нь өөрөө авсан шүү дээ. Гээл ингээл юм Өөр авсан. Ливерпул бол 900 одоо мөнгө бол нэг амар гаргаж чадахгүй шүү дээ. Үгүй одоо тамирчид нь байгаа юм чи. Хангалттай байж. Яг дасгалжуулагчд нь таалагдахгүй гэдэг чинь байна л. Манчестер Юнайтедийн хувьд бол харин одоо 100 л юм хийх хэрэгтэй шүү дээ. юм хийх гэж одоо Эмбуэмо, Куни антрич авцсан шүү дээ. Үгүй дахиад аав шүү. Тэгээд том одоо сая хэлсэнчлэн нөгөө Европын тэмцээнд дагвар өрсөлдөг гэвэл хүчээр Одоо жинхэнэ Маунт Саунта явуулах бах. Тийм. Том тоглогчдыг авчираа. Одоо бас өрсөлдөөнд орж ирэхгүй бол United яг гоё Европын тэмцээндээ буцаад бас санхүүгийн хувьд тий мөнгө олж ирэхлээр. Тэг Каркт яг их ажиллаа юм. Одоо ингээд Зиркцэж төвийн хамгаалалт байна. Төвийн агаас хамгаалалт нэг шугам болгонд хүн нэмэх шаардлагатай юм биш үү тий. Бас их ажил яа шүү. Тэр нөгөө авцсан байханд товтлогч байгаа. Тэдний шин зарим нь бас Хойлооныг бол бүр зарцсан 30 хэдэн сая бүр мөнгө төгөг нь ороод хоёул нь бүр Италийн Наполи. сарын шилдэг мэлдэг болсон юм Тийм. Тэгээд тэр мөнгө төгөг ороод ирсэн. Одоо бас United нэрээ шугам би харин Манчестер Юнайтед за Бруно мэдээж байж байгаа талбайн төвд Касимиро явчлаа. Тэр чи оронд нь хүн авчирна гэдэг асуудал гарч ирж байна. Хамгаалт яг энэ хүмүүс яг ингээд нөгөө одоо 60 тоглолттой хийх үү те гингүүт ингээд. Челси дээр нэг зүгээр надад бол бас ингэж ийм харагдаад байгаа. Челси дээр Челси нэг сайн төвийн агаас хамгаалагч сайн товтлогч авахд бол нэлээ үзэн шүү л гэж харагдав. Хамгаалагч бас нэмэхгүй бол болохгүй. Төвийн хамгаалагч. Одоо За тийм ээ. сая нөгөө Амар 3 дор хаяж 3 сая Эднийх чи амар бол хамгаалагчтай даанч гимтчихэд байгаа юм л тийм тий. саяын өвөл бол амар гэмтчлээ л те. Тэгээд Коната Монотагаа яриад байгаа байхгүй. Уг нь Levi Cole байхад ямар мундаг Сүүлийн тоглолт шал өөр болчихжээ тий. Cole Кукурела чинь явж магадгүй гингүүд Кукурелагийн оронд хэнийг авчрах вэ гээл ингээл чинь манай шинэ дасгалжуулагч бол Педро Нето, Граначо өдрийг бол явуулна л гэж. Тэгээ ингээ харахад бол яг ингээд бус багууд дээр бол хийх ажил айгүйх байгаа. Арсенал бол нэг чанартай нэг Тэгээд нэг хоёр байрлал юу яагаад байна. Палмерыг ерөөсөө нэг Энцэг урагшаа 10 дээр тавиад Палмерын байргүй болцсон гинэ. гол нь Алонсо Палмер чи яг довтлооны ямар байрлалаар ард байх ёстой байхгүй юу гэж нэг тийм яриа гарсан гэж байна. Алонсогийн төлөвлөгөөнөөс их хамаарах. Тэнгүүд одоо сүйд нөгөө Палмерын тоглолтыг гарахаа гэсэн чи тээ. Яг байралд нь биш. Хамаагүй тавиад хөрөх юм нэг. Тэгвэл яг довтлогчийн ардаа буцаад сая өдрөлж угаасаа ганцхан ассист төгсөн гэж ах шиг байлаа шүү. довтлогчийн ард тавих хөдрөлт бас хараал. Энцо маань бас Реал руу явж магадгүй Тийм. Магадгүй шүү дээ. байгаа. Одоо Алонсо өөрөө л баг өртөлх юм дээ. Тий, харин Алонзо буцаагаад зөрүүлээд Грималдо гэж яриад байна. Тэр нь бодвол Кукурела явах гэж байгаа учраас тэр бах. Тэгэд нөгөө хин Арда Гүлээр гэж яриад байгаа тэр чинь бас
Илдийцгээд байгаа. Тийм. Алонсо өөрөө дуртай гэсэн. Тий. За Премьер лигийн сонирхолтой үлрэл болох. тийм эх үлрэл бол ер нь их сонирхолтой болохоор байна. Тэгээд 8 Нээлттэй болно сарын тий. 22 нь Тий, нэлээд хойгоор ирсэн. 21-22 хавцаа гэхээр тий, тэр байх шиг байлээ. За 8-ны цонхол 7 сарын 1-ний өдөр нээгдэнэ. За тэгээд нээгдэх хараа болоогүй байгаа ч гэсэндээ нэг баг зүгээр юу гэл 8 хийгээл Алдчихсан юм болов? Гордон гэрээс алдчих. Ер нь дэлхийн аваргын юм нь гол 8-нуудаа хийн гэсэн төлөвлөгөөтэй байгаа юм байна. нэг өдрийн дотор баг юунууд нь мэдээлэл задарснаас Тэгээд Гордон маань бүр спанаар ярьд юм байна. Өөрөө тэгэж авсан шүү дээ. Би Испанаар ингээд тоогооч Ньюкаслийн тоогооч нь бас нэг Испанаар ярьдаг ч. Испанаар ингээд байнга бит хоёр ярьдаг. Хизээ нэгэн цагт Барсад очно гэж бодож ийсэн. Энтер гэж Тэргээд нэр мөрөөдлийн баг маа. тий. яг би ч гэсэн Барсад очичвол тийм ярина л та. Гэсэн чинь Ливерпулийн чинь жоохон яжлоод инээгээд байна. Наа ч өөр юм ярьж ийсэн. Харин наа чи яхаа өөр юм ярьж ирсэн юм аа. Ливерпул бас мөрөөдлийн фэн байсан гэсэн гэж ярьж ирсэн. Тэгээ Гордон яаран сандруу 80-аар авлаа. Тэг яг 80 ер нь яаж юм гэлээ? Гордны зах зээлийн хашийн харсан чинь нэг 60 юм байна. 60. Тий. Цэнгэл бүр жарж гэж бодохгүй шин цариг наралт. Гүй Гордон 50-аар авсан шүү дээ Ньюкасл. Тэгсэн Өө тэгэл 80-аар заарах нь зөв шүү дээ. Ньюкасл Яг л зөв шээ агч. Барса авж байгаа нь ямар зөв юм уу? Барса юу? Барса тэгэл одоо даага итлээ гэдэг. надад хамаагүй гэж. Тэг Барсад бол яг хэрэгтэй байрлал нь шүү дээ. Одоо тэр зүүн захын товтлооны одоо байрал дээр бол Тэр чинь бас яг шууд Решфорд хэрэггүй болчлоо тий. Тэнд Яг тэр чинь үндсэн гараа нь бол Рафиня байгаа шүү дээ. Тэгээ зүгээр Ханси Флик нэлээд бас харсан гинэ Гордныг бүтэн жил мэл ч юм уу тий. прессинг хийн. Тий. Хамгийн гол нь прессинг. тий. Гордон мундаг. Тэгээд Гордон үзүүрийн тоглоом дээр бас яаж тоглож чадахыг нүрэл харуулсан юм байна. Тий. Одоо Левандовски явцсан учраас. Барсад тоглосон шүү дээ Гордон. Тий, Барсагийн эсрэг тоглосон. Хойдлын бол сүглэх шахаж. Аврагын лигт чинь нүрэл 10 гол мол Тий, хийсэн. харин Дандаа нөгөө 9 аврагын аврагын лиг лигсээр сайн. байгаа. Премьер лиг. Тэнгүүт Рафиняг бол Аврагын 18 Барсаг мөртөө гэж харагдах гад л хичээгээдсэн юм шиг. тоглолчих юм байна. Тэгээ нөгөө Волтимадыг 10 дээр тоглуулснаа Гордныг урд 9 дээр тоглуулсан байна. Одоо тэгээ Хулиан Алварес руу бас чичрээл. Тий. Мөнгө бол байх шиг байна. Гордны давуу талаар Хаанаас мөнгө олчих вэ? Гэхдээ мөнгө бол уг нь байсан. Ер нь бол одоо өнгөрсөн жил ч гэсэндээ бас байгаад байсан юм байна. Тэгээ хамгийн гол нөгөө fair play дүрм одоо нөгөө Ла Лигийн дүрм чинь Барса чинь сүүлийн бараг 4-5 жил ингээд 1 2 3 тоглогч явуулж иж нэг тоглогч авах хэрэгтэй байгаад байсан юм байна л та. Одоо энэ жилээс нэг тоглогч яваал нэг тоглогч ирэх боломжтой болчихж байгаа юм байна. Тэгээд энэ 100 яагаад ингэ яарад байна гэхээр дараа 100 гинүү 28 оноос гинүү нөгөө Камп Ноугийн засварын ажлыг дээврийн шат руугаа оронгууд буцаад мөнгөгүй болчих учраас буцаад одоо энэ нөгөө fair play руугаа орчих учраас энэ 100 дараа 102 л одоо байгаа банк алших байх. Энэ л шанстай л байна. Өөр аль байрлалд хүмүүс аавна гэж юм. Өөр одоо ер нь Ханси Флик бол дандаа л урд л хүн сонирхоод байгаа шүү. Яг хуу Төвийн хамгаалалт дээр төвийн хамгаалагч бас сонирхож байгаа. Бастоныг нэр яригдж байгаад ер нь бол жоох хэцүү болчих шиг боллоо. Гвардиолыг сонирхож байна л гэнэ. Ваа. Ёшка гөрдөө. Манай Колвил бол уг нь тест янзын зөвхөн л да танад. Хоолойдоо явуулчаар танах яах юм. Гэхдээ зүгээр яах вэ? Зүгээр яахгүй. Үгүй Үгийг гээгүй байна. зүгээр ингэж яагаад нуглаад явуулчихад байгаа ш. Тийш. Тэгээд дэлхийн аваргаас өмнө ер нь дахиад ч ганц нэг тоглогч авчиж мэдхээр л энэ Барса бол. Яг Гордон бол Барсад яг өөрөө өөрийн тоглолтын багч аюу сайн зохицож чадах байх. Одоо ч юм бол аль байрлалаар тоглолтооны одоо 3 байрлал 3 дээр нь тоглож чаддаг. Тий. Багт маш хэрэгтэй тоглогч. Тэгэхээр бол улирлын аль ч хэсэгт нөө тоглооны 3 байрлал унж болно шүү дээ. Тэгэхэд бол альч байрлал дээр чанарыг алдагдуулах нөхөж болж чадна Гордон бол. Тэгэхээр бол Ньюкасл маань ер нь нэлээд унцчихгүй ер нь. Ньюкасл харин бас нэг тим Одоо Исаак маань Ливерпул дээр циклээ. Гордонгоо явуулчлаа. Уг нь Ньюкасл их мөнгөтэй л Харин гайхаад байна. Ньюкасл нөгөө Барнсаа бас сая уулч байсан тийм. Уг Барс Барнс Барнс явсан сая Астон Виллаар уу юу юу. Авилов тийм болчих. Тим харсан шүү би. Тийм үү. За. Тэг Гордныг хин Баерн Ливерпул хоёр сонирхчихсан. Ялангуяа Баерн бол бүр Гордон барыг санал мал явуулах нэлийн төгс юм бэл. За тэр Ньюкасл өөрт нь тийм тоглогч байгаа дахад ашиглаж За хамгийн үнэтэй англи тоглогчийн жигсаалтын 7-д орж ирлээ. За 7 Сүүлийн жилүүд бас Испани руу англи тоглогчид яваад. 7 тэр нийт 10 тоглогч байгаа юм шүү дээ тий. Яг топ 10 л гэсэн үг л те. Хүш Доминик Солонке маань бүр 10-т явж байгаа юм уу? 64-өр авсан байгаа зү. Яа. Тэгэхэд Гордныг 80 гэхээр бас энтэй харьцуулахад гайгүй юм шиг. гайгүй. Солонке юу? Тэр Дортмунд Манчестер тэр 80-аар авсан 85 авсан байгаа шүү дээ. Тэр Санчогийн 85 ч бас арай ихсэн байна тий.
Магуайр 87, Кейн 90. Магуайр ч бас ихтсэн байна. Тэгэл урдлын хэд бол Грилиш жоох ихтсэн үү? Грилиш яг цомоо төгцөө. Тийм нөө требл хийхэд бол мундаг үүрэгтэй тий. Declan Rice 100-аар хүн ирээл хурцлаа Оо яж. Harry Kane бол 95 баг багтцсан юм уу гэмээр. Тэгээ Jude Bellingham бол болж जैन тий. Тэгээ Mount маань бол ихтсэн баха. Яа ийм л 8-ууд болж ээжээ. Энэ 127-аас идэгдэх баха. Хэн явах юм? Тийм англи тоглогч байгаа юм уу? Адам Вартон. Тий. Ваатн ихтэй 127-оос дээш Вартон ээж. байна. Энэ болохоор манайхаа юу шүү. 900 хийх тэр нь ер нь тодорхой болсон. 8-ууд. Гэхдээ нөгөө ихэнх нь одоо багтаа зээлэр тоглож байгаа жинхэлж байгаа. Jeremy Jacquet гэдэг энэ ста мундаг Жинхэлж байгаа юм тоглогч л шүү. Энийг Хоёул нь энэ байж. Rennes Ливерпул руу юм уу? Энэ 8 чинь гэхдээ өвөл яалаа. өвөл хийгцээ. Өвөл хийгч баталгаатай. Баталгаацсан тий. Гэхдээ энэ сая нөгөө хавар болохоор Рендэ тоглоод Рендэ тоглоод одоо Ливерпул хийх. Одоо ингээ удирдал дуусаа ирнэ гэсэн тийм гэрээтэй байсан байх нь Тий. Нэлийн үнэтэй авсан маа. тийм байна. Энэ тэгэхээр ланзгар ламтай байх нь. Энэ мундаг хүүхэд. Янг талент тентрээр орсон уу юу? Харин ороогүй байгаа. Ороогүй юу? Тий. Ямар сони цэнгэлийн хаагуур нь явчих ба. За тэгвэл Арсеналаас Ливеркузнээс Арсенал руу Инкапи жинхэлж байгаа. Инкапе угаасаа сая сайнаа харуулсан. Giovanni Кенда. Энд чинь янг талент шүү дээ. тий эн чинь нөгөө нэг юу бас спортингтэй тоглосон шүү дээ. Жигүүр. Энд чинь баруун жигүүр лөө. Тий жижиг жигүүр харин Тий. За хойд уун бол тэгээ явчихж байгаа. Луис Опенда Бас жинхэлж байгаа баха. зингэлж байгаа юу те. Опендаг яа тэгтээ Лайпцигт байсан шиг байхгүй байгаа даа тий. үгүй байхаа болц тий. За Родриго Саласар гэнэ. Саласар Прагагаас Спортинг руу явсан гэж сая нэрээ нийт дээр байсан. Кокчу. Португалийн хоёр баг хоорондоо бас 8 хийдэг юм байна. Бенфика руу энэ турк тоглогч юм уу тий? Тий, энэ бас зээлэр тоглож байгаа жинхэлж байгаа баха. Шигтаач руу явж. Кокчу Сабраг гэдэг Монгол нэртэй юм байна. Монгол гэнэ түрэг нэр юм За байна. Маалан чинь сая хавар өстэй алсан. Маалан бол 25 сая болж байгаа үстэй. Болж нь болж. Бараг хямдхан уу? Оо тий. Фрайбургээс Эвертон руу Мерлинер бол гэдэг энэ хагас хамгаалагч баха. Сая бас Эвертон байсан зээлэр. Сая үлрэл Премьер лиг тоглосон. за Жинхэлж байгаа. За одоогоор яг ингээ баталгаацсан 8-нууд гэвэл юм байна. Энэ тэгээд гол нь нөгөө нэг дэлхийн авраг дуусны дараа шилжилтүүд бас нэлээд явах байхаа. Тий. Яг хөө зарим багууд одоо Барса шиг багууд бол нөгөө дэлхийн аваргаар тоглогчдын үн бас магадгүй өсчихнө гэж үзээд тэрнээс өмнө тэгж байгаа. Зарим баг нь бол нөгөө дэлхийн аваргаар тодорхой оддыг дараа нь бас авах гэдэг юм шүү. дэлхийн аваргаар тодроод бүр өмнө өсөх хүмүүс гэвэл одоо тест Зөндөө байгаа хөө. дүүэ мөөл байгаа бах та гэсэн. За одоо гэрийн дууссан тоглогчдыг харъя. Хамгийн одоо ардан зах зээлийн ханшаар нь жагсаацсан ба. За Конате болохоор тэгтээ бол гэр энэ 50 сая авч ирсэн юм уу? Гүг одоо нөгөө зах зээлийн ханшны авахгүй. Ханшин уу? Гэхдээ одоо шинэ авах баг нь бол үнгүүл авах. Үнгүүл авна шүү, тий. Одоо 50 саяын тоглогчийг үнгүү авч яана л гэсэн. Душан Влаховичийг аваад ирвэл манай Дилапас бол дээгүр байлгүй дээ ч тоо. Сталаглаг юм бодсон. Энэ Хари Вилсон Бернардо Силва нэр Барса руу гэсэн үү? Барса юу Атлетико юу гэдэг ер нь Испани руу авах магадaltaй л. За Хари Вилсон бол Тоттенхэм баха тий. Вилсон харин. Сая үлрэл бол уг нааллаа. Мундаг тоглосон шүү. Вүлэм бол яагаад гэрээс уу? Андрю Робертс нэр Тоттенхэм төчсөн. Тэг яг хуу зарлаагүй л байгаа. За энэ Сенеси бол Аргентины хамгаалагч тий. Сенеси бас Тоттенхэмтэй тохирсон гэдэг. Тохирсон гэсэн тий. Яг нөгөө албан ёсны баталгаажааг болохоор энд нэр нь яваад байгаа. Ямар Мингес огно? Оскар Мингес. Барсад байсан юм аа. Тий. Бас жигүүр хамгаалагч. Джон Стоунсыг Челси сонирхолсон юм шүү дээ. Үгүй энэ Эвертон руугаа буцах уу? Стоунс одоо харин том баг руу явахгүй юу? Унган баг Эвертонд очиж зодгоон тайлбар. Жолоо чигшээдхтэй дуудагдаад ш тоглоогүй мөртлөө. Яа, Юлиан Бранд. Яа, энийг зүг багтаа очиод минутын зүг гэх юм бол Бранд ч гэсэн. Тоглогчийн 10 өстэй баг. 18 тоглож шүү. 10 дээр тоглоно, зүүн тоглоно. Рико Хенри. Яа, Малансар. Малансар. За, Лаховичийг харин нэг авчмаар юм шүү дээ. Хэнийг ээ? Лаховичийг Харин манайх сэлгэнд Лахович уу? нөө Дилапийнхаа оронд авчт юм бол гэж бодоод. Лахович нэг хэдэн жилийн өмнө лээ Арсенал нэг Тэр үн өндөр байх үе. Тэр үед харин аваагүй нь болсон тий. 70 гэдэг л үү? 3 илэрлээ юм. Аваагүй нь болсон тий. Тий. Унц тий. Унц. Одоо үнгүү авах боломж шүү. Скаутын багаас мэддэг л юм байна. Лахович нилээн Мудрик бас байна тий. Тий. Скаутын багаас мэддэг шүү. Тэгээ хаварцыг авчаас тий. Тэгээд яг тэр Влаховичийг аавна гэж шуугчсэн өвлийнх нь
зун нь Хаварц Хаварц явчих. тий. Хаварц финал гол хийчих тий. Тий. Тэрээс мэдчихэж шүү. Тийм байна. Тийм байна. Чиснал бас Мэддгийм байна. Чаддгийм байна. Мудрикийг явчлаа. Тий. Тэгээд Мөдрөгч яг өмнө өөрөө тоглож байсан бол гайгүй хаа тэр асуудалд ороогүй бол. тэгээд гоё үйлрэл өнгөрлөө. Финалийн тайлбар гоё байсан шүү нэр. За ууч. Ямар орой хитээ. Гэхдээ тайлбар үнэхээр гоё байсан. Тийм тайлбар гоё байсан. Тий. Яг тайлбарыг бүрэн сонсох Хөтөлт ямар байсан? завдлаггүй л одоо финалийн тоглолт үзлээ. энэ юу Хөтөлтөөл үзэж амжаагүй. Тий шууд л тоглолт эхлэв. нэг газар мөндөө үзсэн Арсенал юм байна. Тэгсэн. Тэгээд ганхуу ах тэнд тоглолт хамтлагаараа тоглож моглоо. Дуулсан тий. Яа. Гоё байсан. 500 хүн цуулсан мэл шүү. Тэр нэг автобусыг асууж үзсэн юм уу нөгөө бодог модгийг өөрчилж болох юм уу? Нэр парад бас гоё болсон. Парад болсон гоё байсан. Парад янз. Хараад нэг тайвны гүрэн дээгүүр явж байгаа нэг зураг. Гоё. Яг л Лондонд авч харагч илж ш. Тэр цаанаага нөө нэг тэр 4-5 давхар байшингууч ямар гоё яригд. 22 жилийн дараа төрүүлж байгаа багийн парад бол өөр тийм ээ. өөр Гоё л. тий хаас агуул өөрөө тий. Дөөк яс. Тий. Савч нөө. Тий. Парад тэд 500 хүн бас тэгэл оролцсон уу? За нэг 400 орчим хүн явсан шүү. Тэгэл тэр хэд мэ бүгдээр орсон. Араас нь хүмүүс нэмэгдээ 500 орчим хүн зайсэлд очсон. Тэгээ гоё байсан. Гоё байсан. За. Финалийн тоглолтын тайлбар гоё байсан. Баярлалаа. За 3 дугаар хэсгээр юу яана? Дэлхийн аваргын талаар тэгээд сүүлийн үед болж байгаа нөхцөлөг тоглолтуудын талаар ярилцсан. За ингээд нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Mobi Home, нэвтрүүлгийн ивент тэтгэгч Skytel, нэвтрүүлгийн алтай ивент тэтгэгч Tiger брэнд ажиллаж байна. Хэсэг хугацааны дараа эргээд уулзъя. Нүс чи мэдэрч илээ. За футбол ток нэвтрүүлгийн удирдлагын сүүлчийн дугаарын сүүлчийн хэсэг буюу 3 дугаар хэсэг эхэлж байна. За 3 дугаар хэсгээрээ бид сая өнгөрсөн 7 хоног болсон нөхөрсөг тоглолтууд, за тэгээ ерөн дэлхийн аваргын өмнөх бас сонирхолтой ярианууд өрнүүлнэ. За төгсгөл мэдээж янг талант байгаа. За эхлээд нэг нөхөрсөг тоглолтыг онцлоо. Энэ бол миний хажууд сууж байгаа хүний дэмждэг Тий. Германы шгшээ баг Финланд. за 2 өдрийн өмнө тий Финландтай нөхөрсөг тоглолтыг хийсэн байна. За энийг бол би тоймын үзсэн. За ямар хөө байна танаг? Энэ дээр ингээ харсан чинь би бас нөгөө багтаа нэг жоохон юу Итгэл найдвар жоохон муу байсан. Тэгсэн чинь бас давгүй ч юм уу гэсэн бодол төрж гисэн яхав. Тэгвэл гол нь Финландтай шүү. Финландтай л да. Энэ Германы шгшээг явуулсан яар нийцээ юм. Яг хамгийн гол нь энэ хүн айгүй дажгүй байгаа тийм. Энэ гэхдээ 2 дугаар өмсгөл юм хааш. Дээрээс ундаа. Ундаа айгүй дажгүй байгаа тийм гут надад айгүй тийм. Би ч нөгөө хамгийн гол нь товтлогч байхгүй те гэдэг нэг юм л байсан шүү дээ. Гэхдээ яг дэлхийн аварга дээр бас Хаварц бүрээр нь Хаварц тоглоороо тоглоно. Гэтэ ундаав ер нь сайн байлээ те. мундаг байна. Тэгээд Мусиала маань гимтэл нь ер нь их дажгүй болчлоо. Тэ? Максимилиан Баер маань байжээ. За вирц хийж байна. За Ундаав ихний голыг оруулаад сая Вирцэд голын дамжуулт өгч байгаа. Карл сая Ундаавын шахалтыг харсан уу? Леонард Карл байна. Тий харин тий дажгүй байна. Ундаав сайн байнгут айгүй ингээд итгэл төрж шүү. Та нөгөө бас Ultimate байгаа байсан тий. Тэр Ultimate байгаа. Яг. Зэ Карл Марлын тоглолт айгүй гоё. Ой тэр. Энэ нэг Энэ хараа. Тэр. Тэнгүүд энэ ундаавын төгсгөл мөсгөл өөрөө. Тэр. Болчмоор гоос тий. гоё хийж байгаа. Гоё байна тий. Яг Яг ч Карл хэрэг болно. яг шүгийн 8-аас эхлээд том багуудаа таарахаар мэдээж хэцүү болно. Францтай 16-д тарах гэдэг юм да. Хэцүү болно 16 таармаар байна зөрнө. За. За 63 дээр Мусиала хийсэн. Тэгэл Карл Мусиала Вирц гээл бас эвгүй юм шүү дээ. Үгүй. Миний зүгээр харж байгаа минь хойноол яах болдоо л гэдэг юм. Одоо тэр зүүн живгээр Айгүй Шлоттербек байгаа шүү. байна. Шлоттербек байгаа шүү. Та гарч ирээд байгаа. Тий, Та Йонатан та. Тийм ихэр ах уу? Та тоглогч байна. Яа би ихэр ахыг. За халаалтын тоглолтоо сайхан ил. Одоо ингээд Америк дунд мунд одоо Кимих гэдэг одоо Кимихи баруунд гараад ирлээ шүү тий дээ. яг баруун лууч байж болно л доо. Харин Лаймер ч бас жоохон нас ахиу юм л шүү. тий. Энэ тоглолтын дээр ч одоо хойно та Шлоттербек хоёр гарсан юм шүү дээ. Бараг ингээ гарчих واخа. Ингэж л арах байл. Өөр сонголт баам. Рүдигэр. Рүдигэр байгаа тий. Яг Шлоттербек бол яг энэ гарах үедээ л гэж. төвийн зүүн дээр бол баг Шлоттербек зүгээрээ. Энэ Бауман гэж нөгөө Хофенхаймыг хаалгах мөн үү? тий шүү дээ. Тэр одоо дэлхийн аргаар гэхдээ ноёр Ноёр гарна. гарна. Тийм. Ноёр. Зүүн дээр хин байгаа тийм. Тэр Зүүн хамгаалалт уу? Браун гэж нэг нөхөр байл. Тийм энэ чинь Ливеркузных баха. Раунд дахиад дуудагдсан байсан баг шүү. Тий. Өмнөх дэлхийн аваргын гараанд гарчсан чинь бэл Раун болов. Давид Раун. За Еврогоор л Мидлштадт төлхөө тоглосон. Тэгсэн тий. Мидлштадт бол энэ алга болчлоо. Мидлштадт Штутгартт байсан тий. Госенс Мосенс бүр сурггүй болсноо. Герман харин яг л нэг хойтлын дөрвийн нэг
3 байрлалыг жоох нь хийтэл байгаа даа. Тэрс бол урагшааг бол гоё тоглуулахад бол аль ч явтаа тоглож байна. Хойд тавь дээр нэг жоохон асуудал үүсч магадгүй те дэлхийн аваар гаргал те. Тэнгүүд Нидерландтай хойтол нь айгүй сайн урагшаа болохоор манай нөгөө хөөрхий Шавс юм Depay гол хүн нь те. Depay нь одоо тэгээд дахиад Depay маалан тэргээл те. Depay ч бүр баггүй бахтаа шигшээгийн хараад. Тэгээ харин хизээ Нидерланд тим байсан одоо те. Тэгсэн чинь гэхдээ юу яасан байна? Сая нөгөө нэг хамгийн цуглалт болоод янгуудаа би дэлхийн аварга болно гэсэн гэж юм. Хин бэ? Нидерланд уу? Нидерландын нэрээ мэдээ явуулсан шүү. том хүн байгаа шүү те. Мэдж байгаа юм. Чага. За Денис Ундав сая өнгөрсөн өдрөл Бундслигт 19 гол оруулсан. 6 гол дамжуулалт өгсөн. Harry Kane ард мэрэгэн буугчдын жигсаалтын 2 ч гисэн. За яг энэ тоглолтын дээр Финландийн эсрэг хаалга руу 4 цөхөөд дөрүүлийн хаалгаа унсан 60 минут тоглосон. Жохон гэмтчих шиг болсон шүү байна. 2 гол 1 голын дамжуулалт гэдэг. Гэтэ гайг баха. Денис Ундав энэ үлрэл энэ сүүлийн 2 үлрэл их л айтаахан байлаа. Ундав хэсэг Еврогийн өмнө их айтаахан байсан шүү. Ундав хэсэгт бол товтлогоонд тоглоод явнаа. Сүүл рүүгээ яг нөгөө хасагдах шат руу ороод том багуудтай болгоод хаварц гараад ирж байна. Нэгтрат эхлэх юм бол яг зөв. Би бол ядлах бодлоо. Тийм. Нэгтрат эхлэх юм бол өөр тоглож хэрэгтэй. Хэсэгтээ бол Ундав болоо тоглоно. Ультимат гэдэг ер нь бол 3 сонголт байна. Одоо 2 давхраар тоглоыг ивэл ультимат байна. Ультимат бол ихэнхдээ сэлгээ ер нь бол 70-аас хойшлоо орж ирнэ. Тийм. Манай хаварц ч бас 2 дугаар давхарц ч бас 100-аатай үзэн шүү. Үзэн. 100-аал янз янз болгоод хамгаалагчдаг болол зовоо. За тэгвэл их барих Германыг бол ер нь тунд авгүй л байх юм байна гэж бодож байна. Чүгүй 8 гэж харчаад байна. 8-аас хойш л одоо мэддэг ном унши. Тэр энэ наан бол номгүйгээр 8 явчих واخа. Одоо 6 сарын уншлаггүйгээр 7-нд Америктэй нөхөрсөй тоглолт юм. Америкч сая Сенегалыг 3-2 чиж шүү. Тэгж ил. Тэгээ хэсгийнхний тоглолтоо Кюрасаутаа хийгээд л эхлэх юм байна да. За ингээд нөхөрсөг тоглолтууд одоо явж байгаа. Сая тэгсэн чинь манай Монголын шгшээ баг байсан нөхөрсөг тоглолт. Сингапуртай нөхөрсөг тоглолт хийсэн, Сингапурт очиж хийсэн. Тэгээ тэр тоглолтод бас юу басныг харуулахын зүйтэй баха гэж бодож байна. 2 жил орчмын дараа яг тоглож байгаа юм байна. Олон улсын тэмцээн байхгүй 2 жил болсон гэд хурдан өнгөрч үү? цаг хугацаа хурдан. Сүүлдээ нөгөө манай шгшээг тоглолтыг хүртэл мартцсан байна шүү дээ. Тийм ээ. Тэглээд Баларсан юм болж байна. Чинь 2 жил тоглолтгүй. Сүүлд 24 оны жилд 20 тоглоод байж байгаа юм. 12 сараас хойш. Юуны эсрэг? Тайвантай нэг нөхөрсөг тоглолт хийсэн юм байна. 12 сард. Тэгэл Хонконг Тайван биз манай. Баан биш манай Баан ч байхгүй л тий. Өөрсдийнх нь үйл ажиллагаа нийл 2 жилч байх ер нь бол жил хагас юм зураг шүү дээ тий. За тэгээ шинэ дасгал жуулагчтай болсон Марко Ражини гэж одоо өмнө Улаанбаатар клубт ажиллаж исэн. 11 мөн үү? Энэ удаа харьяас яг зураасны баг гадав шүү. Биеийн дотор л орсон юм шүү. За ингээд сүүлд гарсан дөрмээр бас нэг унсан газар нь баг чухал. За тэгээд нөгөө гадагшаа гарч барилдаагүй байжгаад дотроо л сумандаа л барилдаж жагаад гарсан чинь одоо байдал өөр болж Сингапур ч юм бол дийлдэхгүй болсон байна. Манай шгшээ бол цуглаагүй одоо чинь манай Ганбаяр энд бас гой зөксөн. Стокин лигээс ирсэн тий. Ялчгүй бас арай өөр үлээ борон бол. Ингээл алдчих. Тэгээд төгөлдөр гээд чек тоглодог залуу бас энэ тоглолтод гарааны бүрэлдэхүүн гарсан. Чехийн тэр дээдлиг юм уу? 2 дугаар лиг. Дээдлигт байжгаад энэ үлрэл 2 дугаар лигт болсон. Тэгээ сая сүүлийн төөрөгт үлээ голцсон шүү дээ төгөлдөр чинь 2 дугаар лигт тэгсэн. За ингээ 3-ыг болжээ тоглолтын 57 дахь минутанд. Энийн тоглолтоос хаагуурч гарцیں۔ Одоо нөгөө мэдээлэл үзэх боломжгүй байна гэж хүмүүс ухамдаад лээ. Тийм мэдээлэл нь одоо Монголын хөлбөмбөгийн холбоо гэж байна уу гэж хүмүүс тэгсэн байлээ. Харин тийм. Шгшээ гэж багч нь тоглоод байна, дамжуулах ядч стримч байхгүй юу гэдэл тэгээд байлээ. Шгшөөгийн менежер гээ залуу надад бас холбогдсон 6 сарын 5-нд болох тоглолтыг танах гарах боломж байгаа юу гэд. Тэгээд яг гол нь нөгөө цаанаас Хонконгийн талаас ирэхүү гэдгээс л болно. Тий ямар дүрс ирэхүү гэдгээс л бол одоохондоо бол яг тэр мэдээлэл нь алгал байна л да. Тэгээд өмнөх өдөр нь ч юм уу тухайн үед л мэдээлэл гарах. Уг тийм тодорхой болоод уг тоглолтууд нэгддэг юм уу те? Уг тэгдэг л санагдаад байна юм. Харин одоо 6 сарын 5-нд ямарчсан Хонконгтой тоглоно. Тэгээд уг зурагтаар үзчихвэл бас гоё юм да. Тий. Уг нь хэртэл бас холбогдож. Хонконг одоо ер нь хэр болсон бол хэрэгтэй. Ууч бол манайх тавьчдаг байсан шүү дээ. Хонконгд сүүлд одоо 24 оны 12 сард л үздэг байлаа. 3 тэгээр хожигдсон л байна Хонконгт. Одоо барахгүй болсон байна даа. Энэ Хонконгтой өгөө аваатай шүү. Гэтэ яг Хонконг арай илүү байх юм бол Америктэй бол маш ойролцоол тоглолдог байсан шүү Хонконгтой бол тий. Хонконг сүүл Ази аврагт орсон. Макаого манайх гайгуутсан Хонконг тий. Макаого манайх ч уг нь бол илүүрхдэг болсон байсан шүү дээ. Тийм шүү дээ. Одоо Макао маань яасан бол харин одоо ч тоглоог уудчтэй тий. Эдгэр чинь бас ингээд
жил болгон жилд 2-3 тоглолт хийгээд байна л да Тийм. манай хувьд. Энэ чинь урдаа нэг ингээ тэмцээнүүд хийгээд байгаа юм аа. Одоо ингээ сүүлдээ нөгөө нэг юу шиг тэмцээнүүд Өөрсдөө харагдаад байгаа. бүснэгтгийн тий. Нөгөө нэг Европын нөгөө нэг Nations League-ийн үндэснүүдийн лиг гэдэгтэй төстэй тэмцээнүүд ч яваад байгаа тий. Одоо эргээд манайх яагаад одоо нөгөө ч үгээл Камбож, Мамбож ийг бол барахгүй болсон бохоо одоо тий. тэр чинь хамгийн гол байнга тоглох юм аа. Байнга тоглох юм ерөөс. Тэгэл дүүрэн тоглолтоо байнга. Лиг нь ч гэсэн амар хөгжиж байна. Тий харин тий. Тэгээ тэд нар ч бол хоорондоо айгүй ойрхон болохоор бас нөгөө тээвэр логистикийн зардал нь ч гэсэн Сингапур ч уг нэг 147 юу те Чансааны 40-өөр илүү шүү. Сая Сингапур 147, манайх 187 тийм. юм шиг. 87. Тий. Бас моошоо шүү тий. Өө энэ чинь Ард нэг 10 улс чинь 196 улс байгаа үстэй. 200 210 Яг нөгөө тусгаар тогтнол нь баталгаатай болоогүйгээ тоолуулны 200 гарчдаг. ер нь 200-аас хойш бол дан Косово, арлууд Мосово нийлдэг. Балистийн тий. FIFA-гийн нэг энэ олон улсын хөлбөмбөг холбооны 210 орчим гишүүн байгаа даа. Тэгэл энэ манайх нэг 100 Яг нүүб юм бол 196 юм байл шүү. тийм тийм. болдог бол Умард Марианы яралтай л байнга тоглох баг тий. Хөгжихгүй л баг та. За манай шиг ингээд 6 сарын 5-нд гэдэг чи одоо 3 өдрийн дараа 5 дахь өдөр юм байна л да тий. Хонконгт нөхсөг тоглолт юм. За тэр тоглолтыг бас гаргаж чадах нь уу яах нь уу одоохондоо бол мэдээлэл. Дэлхийн авраг маань хэдний өдөр яг эхэлж байна? 6 сарын 12. 12-ны өдөр. За сүүлийн өдөр болсон нөхсөг тоглолтуудын үр дүн хүснэгтлээ харуулъя. За дэлхийн аварт орох багууд яасан байна. За Шотланд бол за 4 гол хийсэн байна. За Ямайк орно тий. Ямайк. Энтхэгийг 2-0. Авахгүй л үү? Ямайк байхгүйсэн нэг. Юун дээрээ мултарсан сагдах юм. Нөгөө плей-офф дээр юм. Египт Оросыг За нэг тэгэр очсон байна тий. Босни Македон 2. Босны бол дэлхийн аварт орох баг. Хөрш 0 тий. Шотланд Курасао 2 хоёулаа орно. Солонгос өстө 5 тэг Тринидад Тобаго хоцсон. Алсаа. Тобаго- Америкт тосон тоглолт байлаа. Тобагогийн хөлбөмбөг ер нь унтсан бахав. байхгүй болчлоо тий. 6 оноос хойш тий. Мо Йоркоос хойш алгууллаа. За Мексик Австралиг нэгдэг. Яа энэ одоо талбай дээрээ дэлхийн аварга зохиож байгаа Мексик гэхэд бас л таарав байгаас нэгдэг гэдэг чинь. Австрали нэгт байгаа юм байна. Харин Тий. Мексик гайгүй үзэх байхаа тий. Энэ Швейцар хажууд нь амар байгааз. Швейцарын ордны тоглолтын сайн сүүлийн байлээ. 5 минутанд болоогүй юм шиг байлээ. Бас цагаа гармахаас болсон. За Япон маань Япон Исландыг нэг тэгэр Их очсон. дарах үйдсэн мөлий. Япон ерөөсөө нэг тэгэр л очиод байгаа шүү дээ. Токиод Арсенал шиг. Тий. Англиг нэг тэгэр очсон сүүл. Энэ Серб чинь дэлхийн аварт орохгүй тий. Серб яалаа зэрэг. Орохгүй. Байгаагүй санагдаад. Кабо 2-д 3 тэг бүү хичээс. Кабо 2 дээр нь Сербийг 3 тэг. Малаховч одоо. Кабо 2 дээр бас хатуу самар гэж мэдхээр юм шүү. Тийм байна. За Сенегалыг 3-2 очсон. Америк сайн байгаа юм байна. А энэ хоёр бол хаан маань үдсэн. Тий, Америк сайн байгаа юм байна. Пулисич шууд эхлээл ерөөсө голын дамжуулт гээл. Тэгээ 2-2-оор тэнцсэн. Манай 2 гол хийсэн. А тийм ээ тий. Тэгээд яг 2-2-оор тэнцсэн явж хахад сүүлд балаагүй нь хийгээд 3-2 болгочих. Хин Сенегал хэсэгтээ Францыг госч магадгүй шүү. Айх тэр. За Бразил, Панам. Бүжгэлсэн Бразил. Гой амар гол хийсэн байл үү. Тэр чи Винисиус ерөөс эхний минут хийгээд Винисиус гэж аим шиг байлаа л дээ. Тий. Касемиро нөгөө Райан хийсэн байна боо тий. Тий. Тэгээ яг 2 гол алдчихж байгаа юм. Тэг зөв муу мэдээ нэх юм бол Холоос цохиулж Панам бас 2 гол алдсан гэхээр. тий. Тэгэхээр Өшөөж алдчихлээ ер нь. тий. Тэр яг Бразилийн бас хойтлол нь ихээсээ 2 жигүүрлээ. Тэрээс урагшаага бол ингээ бас айтайхан тоглосч болох байхаа. Тэр чи одоо хойно нэр үнэхээр хэцүү юм аа. Хоёр төвөө 2 бол сайн. Одоо төвөө 2 бол гарцаагүй. Маркиньос Габриэл 2 гараад байгаа. Яг энэ дээр бол Бремер Перейра 2 гарсан юм байна. Тий. Тийм ээ тий 2 чигээр. Тэгээ 2 жигүүрл эвгүй байл шүү одоо. Хайл хэн гарсан 2 зүгүр дээр? 2 жигүүр нэг Ромагийн Весли баруунд байна. А Весли Нөгөө Сандро. инжлээс байгаад байгаа. Александро. Наач нөгөө том багуудын эсрэг тоглох чигээр хэрэгцүү байна шүү дээ. Одоо Франц эсрэг яаж энэ 2 чигээр. Тэгээ Весли чинь Ромадо болохоор бүр ингээд бас wing back руу тоглоод байгаа шүү бүр яг. Весли бол гарчих байхын зүүн талд нь арайч Сандро гарахгүй хаа. зүүн дээр харин бас л Сэлгээнд нь Данило ус байна. тий. За хамгаалалт л ер нь жоохон байсан. Касимиро маань Интер Майами руу явсан. За энэ Хорват PSN-ээр гарах нөхөс. За энэ PSN-ээр 6 сарын 10 хүртэл ер нь бол шинэ 20-д тоглолт гарах юм. өнөө шинэ үү те? Тэг өнөөш нь одоо Хорват Бельгийг бол их гоё. Гой цагаас. Оо ямар гоё юм тий. Айтайхан цагаар. Бэлгийг үз. 12-оос Үзчихэж Тийм болох. ээ, тийм ээ. Гоё тоглолт. өстой янз. Хорватыг харъя. За тэгээд маргааш шөнөөраа
3 цагаас Испани, Францыг зэрэг үзэж болохоор байна. Оо. Тэрийг бол өглөө ухраая. Ялангуяа тэр Франц Котдивуар болохоор гоё тоглолт. Тэгээ Бэлэг Түнис бас 21 цагаас 2 цаг байгаа. Тий. Бэлэг Түнис. Хагасааны өрөө. Оо янз юм биш. Бараг нарж агаж яхад л тоглоом шүү дээ. Англи, Шинэ Зеланд. Португалийн тоглолт. Англи, Шинэ Зеланд яасан шөөний юм бэ ёо. За та Турк үнэсэлэг өглөө босоод үзье. Тэгээ. Яг л өглөө бос цаг дээр. 6 цагаас. Сайн өглөө. Тэгээ дараагийн 7 хоногт бас нэг хэдэн тоглолт байгаа. Англи, Португалийн тоглолтыг бас үзчих юм байна. Англи, Испани. Бэлгийн хоёр тоглолт ямар гоё байгаа юм бэ те? Тийм байх шүү. Өнөө шөнийн тоглолт ер нь бол их гоё тоглолт. Одоо энэ нэвтрүүлгийн араас удахгүй л. Тийм. Гарах нь тий. Тийм. За тэгэл дэлхийн аварга маань эхэлчихвэл тэгээд сайхан. Одоо бүгдийг алгасахгүй үзэж одоо арай чадахгүй л байна. Тэгэхгүй ш. Бүр шөн мөнийх. Эхний тоглолт Зарим нь өглөө 10 мар бас хэлдэг шүү дээ. Сүүлийн Ер тоглолт. нь яг үндсэн цаг нь 3 6 9 12 бас Ганц хоёр. цөөхөн тоглолт байна. Маргааш нь өдөр те. Өдрийн 12 цагаас гоё ингээ задгай асарт бас тоглолт үзэл гоё байна. Задгаас нэг л шараадаг уу. Наа чи яг нэг тийм юм энэ тайгер ярьдаг цаг бол биш л байгаа тийм. Шүү. Өдрийн 12-оо. Өөрийн 6 цагт тайгерлтайч биш. Өдөр 12 цагт тайгерлтайч биш юм. Аюу хэцүү. Таарахгүй тий. Зөрөөд шүү тий. За тэгээ 94 оноос хойш анхудаага ингээд Америк нэгдсэн улсад буюу одоо манай цагаар яг ингээд шөнө өдөр хоёрын солигдсон цагаар Лүлэмбүг үзэхэндээ. За ингээд Young Talent ер нь манай Цэнгэлмэн сүүлийн хэд нь Young Talent-а баг дандаа бүнцлигээс сонгоод шүү. Тийм бүнцлигээс сонгож чинь бүнцлигээс зүгээр сонгогдож таарад байна. Зүгээр дэлхийн аваргаар тодорч магадгүй залуучуудыг сүүлийн 4 дугаар дээр онцоллоо. За өнөөдөр Кот Дивөрийн бас нэг авьяасныг бол онцолж байна. За Базумана Түрэ гэдэг энэ залуу бол Нэр нь их гоё юм а Түрэ. Олон алдартай Түрэ байж шүү байлаа шүү дээ. Төрөөл гэсэн үг үстэй. Монголоор. За манай Базумана Түрэ бол тоглохооны баруун захын одоо байрал тоглодог. Тоглохооны зүүн зүгүүрийн одоо хагас хамгаалагч гэсэн үг. Одоо 4-3-3 тоглох юм бол тэр зүүн уртлын үзүүр дээр л тоглоно гэсэн үг юм. Эсвэл заримдаа 9-8-ын байрал дээр тоглоно. За Германы Бундслигийн Hoffenheim клубын энэ үлрэлийн бас тоглохооны гол ачаа өрсөн тоглогч нэг бол байлаа. За Базуманы Түрэ бол Кот Дивөрийн одоо хамгийн алдартай хөлбөмбөгийн клуб болох. За нэр нь орж ирдэггүй юм чинь. Асек Мимосас гэдэг. Одоо энэ бол Кот Дивөроор бол ерөөсөө Реал Мадрид нэл гэсэн үг тийм. Асек Мимосас. Тий. Тэгээд тэр активс угаасаа Кот Дивөрийн түүхэнд асар олон тоглогчд бол гарч ирсэн. Тэгээд тэдний араас гарч ирж байгаа одоо Дрогба Яя Түрэ, Коло Түрэ гэлөө. Мундаг дараагийн үеийн одоо тоглогч тоглооны чиглэл хагас хамгаалагч байна. Энэ Кот Дивөрийн шгшогийн баг энэ үзүүртээр гарах магадлал өндөр бол байж. Гэхдээ тоглооны дээр сонголт бол ихтэй байлээ Кот Дивөр. Бага. За тэгээд одоо түрүүнд бид нар солилцооны цонх дэлхийн аваргаас өмнө одоо зарим багууд амжилт 8 хийж гинэ гэж байгаа шүү дээ. Дэлхийн аваргын дараа үнэн хамгийн өндөр өсч магадaltaй тоглогч нэг бол Базуманы Түрэ бол байгаа та. Одоо Базуманы Түрэг бол энэ Премьер лигийн багууд бол сонирхож байна. Тэгээд Бундслигийн бас аргуудын лигийн төлөө өрсөлдөг багууд байгаа шүү дээ, тий. Лайпцигээс өсвөлээ, Дортмунд гээл тий. Арай Байерн бол биш. Тэдгэр багууд бол Базуманы Түрэг бол сонирхож байна гэж. Бундслигийн одоо багууд гэх юм бол Брайтон байна. За тэгээд Борнмут байна. Премьер лиг үү? Премьер лигийн уучлаарай тий. Брайтон, Борнмут. За тэгээд яг тэр баруун захын зүүн захын тоглооноос хамгаалтанд тоглогч нар хайж байгаа Премьер лигийн одоо 4-5 багууд бол Базуманы Түрэг бол анхааралтай ажиглаж байна гэж байгаа. Тэгээ Базуманы Түрэ маш зөв шийдвэр гаргасан. Шведийн лигт очиж Шведийн лигээсээ дамжаад одоо Бундслигт ирсэн. Тийм бэл тий. Тэгээ Бундслигээс одоо ингээд дараагийн алтмаа ихэд Хофенхаймаас дараагийн алтмаа ихэд бол бэлэн болцсон болж байна. За энэ үлдэр Бундслигт 5 гол хийж 12 гоолоо дамжуулт өгсөн. Тийм үнэхээр одоо яг ингээд чимээгүүр нь маш мундаг амжилт үзүүлсэн. Тэгээд энэ үлдэр Хофенхайм Бундслигт үнэхээр амжилттай тоглолоо шүү дээ тий. Амжилттай тоглосон гол нууцны нэг нь бол ялцгүй Базуманы Түрэ бол. За сая жоохон давсалсан шүү 9 голын дамжуулалттай шүү. 10 ингэж байсан шүү дээ. 9 гэж байна. За Гүчи дараа нь хэлж болдог 3 юм хэлсэн. Тэгээ улаан цай давслаад байгаа юм чи яах вэ? За 9 голын дамжуулалт гэдэг ч гэсэн сайн үзүүлсэн. Сайн. Өш энэ Диомандэ ч бас зааны сэрэг лөө. Тий зааны ясаар тий. Тэгэхээр юуны Диомандэ бол нөгөө ч өгөрнө. Одоо баруун захын тоглохоноос хамгаалж. Энэ хоёрыг жигүүртэй тавьчих юм. Базуманы Түрэ бол зүүн захын тоглохоноос хамгаалж. Бас нэг залуу Эл Хаж Диоп гараад ирсэн байл шүү. За бас уу. Тийм байл шүү. За. Эл Хаж Диоп гэдэг. За тэр нөгөө Премьер лигт байгаа юу? Тий. Жигүүр хамгаалагч. Тийм тэгээд энэ Базуманы Түрэ дэлхийн аваргаар бол шуугуулж магадгүй шүү. Одоо ингээд Францтай төгсөв тоглолт их юм байна. Маргааш шүн. Тэрийг бол үзье. Яаж тоглох нь харъя те. За Вилфред Заха
манай нөгөө юуны Манчестер Юнайтедийн баруун зүгүүрч юм блэ? Амадиал энэ дөрөв шүү. Өрсөлдөө болгоо юм. Байгаа. Котиор бас эвгүй бүрэлдэхүүн гарагдчих. Тэгээ гол нь энэ Базуманы төрөгийн бас нэг давуу тал нь бол үзүүрийн тоглооны байрал дээр тоглолцсон байрал дээр тоглох чадамжтай. Тэр утгаар нь нөгөө нэг ингээд олон төрөө олон багууд сонирхоод байгаанаас тэр аахгүй. Зөвхөн нэг байрал дээр одоо хязгаарлагдахгүй гэсэн. Тэр бол бид нэр Базуманы төрөг Котиор хэр хоол явах нь тий. Бас олон минут харах байхад их авраг. Шведийн Хамарби гэж клуб байсан. Тий. Тэгээд Бүнцлигт чинь 3 л өөр гол намжуулалттай юм шүү дээ. Одоо их өснө, Олисе, Гайерсон, Луис Диас. За тийм ах уу. Тэгэл энэ залуу орчиж байгаа. Тийм Базуманы төрөө энэ үлрэлт мундаг тоглосон. Бүнцлигт бол. За тэгээд Котиор ч нөгөө Германтай нэг хэсэгт байгаа. Тэгээд Бүнцлиг тоглодог бас Сидэн Котиор ер нь Германы эсрэг алнаа л гэтэл. Тийм үү. Германы хоёр зүгүүрийг бол яасан шугал шүү. Тэгээд бид нар бол Бүнцлиг тоглохын эргийг Германы эсрэг л гаргахгүй бол өөр дэлхийн аврагт очир нь яах юм бэ? Тэр үгийг харин тэд нар алнаа гэсэн юм уу та алнаа гэж байгаа юм Баг бас жоохон давсан. Цэнгэл шиг. Наашаарж яриад байгаа. Тэгээд Илдис бас лайр. Хоёр чи өмнөх дугаар дээр юу байсан ш? Герман Эквадор хоёр хэсгээс гарна гэдгсэн шүү дээ. Тэгсэн чи энэ манайхаа гаргаагүй илүү яалаа. Эквадор нэгээр гарна шүү дээ. Тэр ингэж байгаа. Тий. Тэгээ Котиор бүр гарахгүй гэдэг хэвчээ хоёр чинь. Гарна. Герман ихтэй бас хүн Гуруула гарах юм уу? Гуруула гарна. 1 2 3 м. жоохон хэсэг бол бас шанх юм байна те. Энэ Эквадор Котиор гэдэг байгаа байхгүй. Үүгээр гуруула гарна. Зүгээр 1 2 3 мэддэхгүй. Кросоого бол бүгдээ нь ингэж штэ. 3-аар чи 12 хэсгийн хэдэн гарах? 8 гарна. 8 гарна. Ихэнх нь баг гарч байгаа юм шүү дээ. Тэгэр бол 3 оноотой олон бөмбөгтэй хамбал гарах магадaltaй гэж одоо хараад байгаа. Тийм л юм. Эквадор аймаар шүү дээ. Сая Парис Сен-Жермений төвийн хамгаалалт Пачо Эквадор. Арсеналын зүүн зах тоглолцсон Инкапе. Тэр хоёр ч хоёулаа төвийн хоёр ш. Инкапе чинь шин төв төв. Ер нь нэг кочлтой багууд бол баг гарчих юм байна тийм. Урд нь Кайседо гэл Нэг очичхад л. Эквадор сайн тоглох шинжтэй байгаад байгаа шүү. Ступиня гэл. Гоё. За. Базуманы түрээгээд энэ залуу дэлхийн аваргын дараа тэр нөгөө нэг ингээд одоо зуны солилцооны цонхын одоо үнээд гэж тий. Тэрнэр нилийн дээгүр зөгчөөл битгий гайхаарэ. Гэдэг. Гайхгүй. Премьер лиг төрчихсэн. За ингээд 42 дахь дугаар маань буюу сүүлийн дугаар маань өндөрлж байна. Ирэх жил болцсон. Ирэх жил гэх юм уу юу гэх юм. Өөр хэлэх юм байна. Ирэх 8 сард уулзцгаая тий. Ирэх 8 сард дэлхийн аваргын дараагаар футбол токоор иргэн уулзцгаая. Тийм футбол ток маань 10 дахь үйлрэл эхлэх нь байна. 10 жил чинь тэгш ой юм шүү дээ. Тий, хэдүүлээ ирэх жилээр онцгой бас ивент зохиох байх. Хэл 1024 бүхэрл нэгдэг шиг. Арай олон дугаар хийх үү? 80 Футбол ирчихсэн. Футбол токийн 10 дахь жил мэл энтер гэдэг бас нэг тийм юм уу яа тий. Бас хурд юм. Төгсгөлд нь Тэгээд нэг тийм. За манай Бек иймэрхүү ивент зохиохтой сайн. за цаа чи эх 7 хоногоос баг ирчих واخа. Ирланд данч дугаар байхгүй. 10 жилийн төлөвлөгөөрөө ирэх 7 хоногоос орох нь шүү. Тий. 10 жилийн ойг угтсан арга модтойр харах юм шиг юм чи. Энэ жил бас тэгээд төрүүлсэн те Арсеналын фэнүүдтэй баяр хүргэе. Парис Сен-Жерменийхэндээ баяр хүргэе. Парис Сен-Жерменийхэндээ баяр хүргэе. Манай Парисын фэнүүдтэй баяр хүргэе. Баг 2 3 дугаар. Манай нэг найз Парис Сен-Жермений фэн би хэн Парисын фэн байлаа. Миний их л хоёрын найзуудаас байсан даа гэж бодоодсэн чинь тэр нөгөө Парисын Монголд Парис Сен-Жермений фэнүүд нөгөө баяраа тэмдэглэж тэр дунд зүгээр нүүрний игнээ зөхөж явуулдаа манай Айс гэдэг найз маань. Тийм тэгээд Премьер лигт төрүүлсэн те Арсеналын фэнүүд. Парис Сен-Жермен аргуудын лиг төрүүллээ. Германы Бундслиг дахиад төрүүлсэн баярныхандаа. Цэнгэлийг харахаар баг энэ өмсгөлтөөгөө ер нь сүүлийн үед баг унтж байгаа байх гэж боддог. Тэгж байна. Тэгээд энэ яг Интерийн фэнүүд те. Парис гэснээс яг Парис Сен-Жермен бол сүүлийн 2 үлрэлийн дэлхийн хамгийн шилдэг клуб нь бол байлаа. Харцаагүй. Тий одоо дараа жил ч гэсэн 3 дахь жилдээ дараа шилдэг клуб байх боломж бол байна. Паристэй цуг яг л одоо ан маань үзээд байгаа Байерн гэж клуб байна. Энэ жил 4-т хожигдоогүй бол тэгээд Парис Сен-Жермен тэгээд таараагүй бол бас эвгүй шүү дээ. Ер нь Байерн чинь төрүүлэх гэж үзээд байгаа багш багслаа. Тэгээ аль биесээр бол за эхний топ одоо 3 бол за Арсенал бол орж ирлээ. Барса бол эх хүлрэлд бол мундаг байна. Реал бас мөчөөг өгөхгүй эх хүлрэлийн аврагын лиг бол энэ жилийн хамгийн мундаг байсан одоо Парис Сен-Жермен, Арсенал, Байерн гэдэг энэ 3 баг бол эргэжил гэсэн энэ форм хадгалах баг. Хадгална. Харин энэ дээрээс одоо ямар багууд шинээр нэмэгдэж орж ирэх юм тий. Барселона гэдэг тэгэх байх. Одоо нөгөө унтсан байсан багууд чинь сэргдэг шүү дээ. Дороо сэргдэг ч том багууд чинь. За дуусах. За тэгээд 42 дугаарын турш бидэнтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Тэгээд дэлхийн аваргын дараа нэмэтгэд эхэлчих бахтуу 8 сарын дундаас 10 дахь удирлын маань
эхний дугаар бол эхлээд явчих واخа. Тэгээ та бүхэн 100-ыг сайхан өнгөрүүлээрээ дэлхийн аварга сайхан үзээрэй. Тэгээд энэ 100 бол их завгүй 100 болох нь бол ойлгомжтой байх. За дэлхийн аварга хүртэл PSN-ээр нөхөрсөг тоглолтууд үзээрэй. За өнөө шөнөөс эхлээд 6 сарын 10 хүртэл баха маш олон нөхөрсөг тоглолтууд та бүхний хүлээж байгаа. Ирэх үлрэлээр эргээд уулзлаа баяр та.